Сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Манай сонсогчдоо. Өнөөдөр Аритагаа хамт дугаар бичиж байна. Ойрд дугаартаа подкастнда ороогүй хост нь орж ирж байна. Тэгэхдээ нэг хост биш нэг юм зочин шиг л нэг бүр хаяа орж ирэх бах шүү манайхаа. Хичээл тасалдаг хүүхч гэдэг байхгүй юу? Гэхдээ угаасаа завгүй байх өө чи бүр амар завгүй байх. Тэр чи мэдчихэж байгаа. Хүү стил жоохон байгаа болохоор тэгэл янз бүрийн лимиг даван тулж ийн бид нар. Тэгэл өнгөрсөн нэг сард шүд мүд нургаа тэгээд жоохон том болж болох гээд нэг яг нэг үеийг давлаа. Тэгээд шүн ерөөсөн унтахгүй. Бүр цаг 30 минут тутам сэрж момойд би чи нэг хэсэг жоохон зомбирч явлаа. Тэгээд одоо арай дээрдээд тэгээ сүүлийнхаа подкастын дугаарыг сонсоод гинт бүр амар уяраад хоёр нээзийнхаа яриг сонсоод би чи нэр подкасттай юм шүү дээ гэд бодоод. Тэгээ баахан сэдв мэдв толгоонд орж ирээд шууд тэр нөгөө импровизацаараа тиаруу бичээ. Тэгээд шууд тэр ямааны халуун дээр одоо ингэ бичих гэж сууж байна. Сэтгэл нь огшоод. Тий, огшоод. Подкаст ч хүний огшил явагдаад. Би ч подкаст ч юм шүү дээ гэд. Тэгэл ороод ирлээ. За бид хоёр болохоор ер нь гэхдээ энэ сэдвэр дугаарууд дээр айгүй их дуртаж ярьдаг юм шиг бас санагдаж байна. Тэгээд хорондоо ч гэсэн бас айгүй их ярьдаг. Заавал ингээл нэг тодтогож яг тийм юм гэхгүй ч гэсэн ер нь иймэрхүү төрлийн юм айгүй их ярьдаг болохоор нийлүүлээд сайхан яг бүтэн дугааруулах чи гэж бодоод тэгээд тэр нь болохоор утга учиртай удаан амьдрах. Удаан амьдрах гэдэг нь урт наслах гэсэн утгаараа биш. Мэдээж урт наслуул бас зүгээр л байна. Тийм гэхдээ удаан амьдрах гэдэг нь одоо нөгөө яг англи хэлцээр болохоор slow living гэдэг байгаа. Тэгээд энэ тухай бас өөрсдийнхөө санаа бодлыг хэрэгжүүлдэг ч юм уу яадаг гэдэг тухайгаа яриа гэж бодоод нэг дугаар бэлтгэж байна. Одоо яг монголоор удаан амьдрал гэхээр энэ англиар нь шууд орчуулчихаар тэгээд байгаа юм те. Монголоор одоо яг юу гэж орчуулах юм бол одоо гоё уран цэцэн үг хэлэхтэй найз нөхөд маань бас энэ концепцийг нэг монгол хэл рүү гоё хөрвүүлнэ байгаа. Утга учиртай амьдрал гэж энэ тэнд айгүйх бичигдсэн харагддаг. Утга учиртай амьдрал. Тийм. Одоо бүхэл амьдрал уг нь бол утга учиртай шүү дээ те. За гэхдээ мэдхгүй заавал нэг яг тодорхойлж хэлэх үгүй байхгүй аа чинь тийм яриан дунд угаасаа тохиромжтой өгч юм гараад ирэх байгаа. Юу яриад байгаа нь бас яг сонсч идэл тодорхойлох хаа. Тэгээд бас яг slow living утга учиртай удаан амьдрал гэхээр нөгөө яг одоо цагтаа байж сурах одоодоо байж сурах гэдэг нэг сэдв бол салшгүй холбоотой. Тэгэхээр бас энэ дугаарыг маань бас нэг дид сэдв нэг юм уу? Яг энэ одоодоо байх, одоодоо талархах гэсэн тийм сэдвэр битээр ярилцгийг сууж байна. Тийм. За тэгээд манай ариун зулчин болохоор за 10-аад нас бол угаасаа л яг сургууль соёл гэл явдаг нас. Тэгээ 20-од насны нилээдгүй хугацааг хотод амьдардаг хотын охин ажилд хэрэг удаан биш хурдан амьдралтай хүн байлаа. Тий, хурдан амьдралтай хүн байлаа. Тэгээд тэрээр бяцхан зүрхэндээ slow living хийхийг тий мөрөөцөөр нууцхан сэтгэлдэн тээж авдаг байлаа. Нэгэн өдөр тэрээр нэг шар залуутай танилцаад тэр бас хоёр биенийг олоод тэр нь нөгөө тэр шар залуу нь бол угаасаа хурдан амьдардаг угаасаа л удаан байсан гэж. Тэр шар залуу угаасаа л удаан амьдардаг хүн байж таарад бяцхан ариун зулын зүрхний тэр багхан галыг өртсөн гэдэг. Өртсөн. Тэгээд одоо бүр Америкт бүр яг ийм хөдөө газар ингээд амьдраад хүүхдээ хараад хоолоо хийгээд гэртээ ингээ сайхан амар жимэр аж төрөөд явах гад л үзээд байна. Бас яг яваад байгаа. Яг slow living хийхийг хүсдэг хүмүүсийн мөрөөдлийн амьдралаар амьдарч байгаа шүү гэж би боддоо шүү дээ. Бас ярилцъя. Цааш та. Яри яг надад. Яри. За тэгвэл яг slow living гэдэг чиний бодлоор яг юу вэ?
үзье. Асуултын тэмдэг. Одоо миний бодлоор одоо яг энэ концепт нь одоо яг яаж гарч ирсэн. Гэхдээ би яг нөгөө slow living гэдгээр яг илүү нөгөө яг бизнестэй болоод яг хувийн бизнестэй болоод тэгээд манайх ч нөгөө аялал жуулчлалын бизнес одоо яг аялал зохион байгуулдаг. Гэхдээ одоо аялал жуулчлал чинь дотроо бас нөгөө баг fast tourism, slow tourism гэж баг байх гэдэг байгаа байхгүй юу? Fast tourism гэхээр ингээл амар хурдан нэг газараа яг ингээ удаан тогтоо тэр газартайгаа ингээд яг танилцаад яг үнэхээр ингээд утга учирыг ойлгоод тий соёл уламжлал арт түмэнтэй хүмүүстэй танилцах гэхээс илүү гэлз ингээл нэг газраар яваал зураг хөрөг ахуулаад гэдэм үү юу гэдэг тий рил мил хийгээл тэгж мэгж явах нэг тийм стилийн аялал бол байгаа. Давхар бас одоо ингээд яг ингээд нэг газараа мангар удаан байгаа тэндээ уйдаад тэгээд яг тэр тэнд байгаа ард иргэд хүмүүс нь яг ямар амьдралаар амьдарч ин тэрийнх нь одоо зах тухаас нь гэж мэдрэхийг одоо удаан slow tourism гэд бас яриад идэм билээ. Тэгээ би анх яг нөгөө нэг тэрийг ингээд судлах нь ч одоо хайшин яг ийм концепт бийд юм байна. Тэгээд ер нь бол манай одоо философи манай одоо бизнесийн философи хийх өгсөд байгаа юм яг тэрнтэй илүү ойролцоо юм байна гэд бодож байсан байхгүй. Тэгээ жоохон өөрсдийнхөө танилцуулах ч юм уу вебсайт тэгэл сошиал дээрээ жоохон тэр талаараа танилцуулах хичээдэг. Тэнгүүд яг тийм үнэхээр хүсэж байгаа хүмүүс л ирнэ. Тэрнээс яг өөр юм хүсэж бол тэр fast tourism-ыг бол үгүйсгээгүй. Гэхдээ тийм юм хүсэж байгаа хүмүүс бол манайх руу нэг битээ холбогдорой л гэсэн үг шүү дээ. Ер нь бол тий. Чадахгүй шүү. Угаасаа амар удаан хүмүүс болохоор тэгж хурдан хөдөлж чадахгүй гэсэн. Тэнгүүд тэгээд яг ерөнхийдөө ингээд бас цааш та яг бизнес эхлүүлснээс хойш ингээд явж байгаад одоо яг ийм корпорат байгууллагт ажилдаг ч юм уу эсвэл яг ингээл өглөө эрт босоод ажилдаа явбал ингээл өдөр амар хурдан өнгөрөөл завгүй өнгөрөөл нийгэм итгэл ингээл өдөр хоног урсаал гэдэг тий. Ер нь хотын амьдрал ер нь тийм шүү дээ. Тэгээд хотын амьдрал бас давхар яг залуучуудын амьдрал гэх юм уу залуу хүмүүсийн яг нөгөө эд хийж бүтээж байгаа тийм хүмүүс яг 20 насны хүмүүс бол яг тэгж амьдарч байгаа шүү дээ. Тэгээд тийм амьдралаас би бас нөгөө нэг за нэг тэр хүүхэндээ бас хэсэг амьдарсан. Тэгээ явж байгаад яг тийм да нэг юм сэтгэл хангалуун биш. Тэг яг нэг юм удаан юм руу ингээд тэмүүлээд идэг. Цаана нөгөө нууцхан тээсэн нөгөө хүсэл маань байдаг шүү дээ тий. Тэгээд тэр хүслээ ингээд үе ингээд сөхөж хардаг. Тэгэл яг нөгөө нэг бизнестэй болол нөгөө бүтэн цагийн ажилласаа гараал яг нэг юм багаар ингээ хүснүсээгүй яг нэг тэр slow living гэдэг рүү ингээд хүсээд байгаа амьдрал руу нэг алхмаар арай төгчийн л гэж ойлгоод байгаа. Тэгээд одоо ч гэсэн яг уу тийм өмнө нь бас яг Улаанбаатарт амьдардаг байснаас бол шал өөр газар ингээд айгүй амар жимэр юм намгүм хөдөөдөө тийм газар амьдарч байгаа. Тэнгүүт ч нөгөө нэг юу яагаад яг slow living гэл айгүйх бас бодоол юм л та. Тэгэнгүүт яг тэр нөгөө миний ойлголтоор бол яг тийм л юм байна гэж би бодсон шүү дээ. Яг л нөгөө fast food гэдэг ингээд эсвэл яг fast fashion, fast одоо tourism гэдэг төрөний ярьсан шиг тий. Ингээ бүх юм ингээ мангар хурдан ингээл өрнөөл явж идэг одоо орчин үеийн 21-р зууны нийгэм тийм болчиход байгаа шүү дээ. Тэрнээс одоо залхсан одоо тэр хүмүүс одоо өөр амьдрал руу тэмүүлээд байгаа. Одоо тэр тренд гэх юм уу? Slow living гэж ойлгоод байгаа. Яг ойлголт нь миний бодлоор одоо юу юм? Олон юм руу ингэж самгартахгүй яг ингээд нэг байгаа амьдралтаа за сэтгэл хангалуун чаашин яг өөрийнхөө яг үнэхээр хүсээд байгаа амьдралаар амьдраад бусад одоо бүх сонголт бусад бүх одоо ийм алхах боломжтой зам биш шүү дээ. Тэр замуудыг ингээд яг хаалгын ингээд баяртайгаар хаагаад өөрөө яг ингээд за би яг ингээд энэ амьдралаараа амьдрий. Тэгээ яг бусад юм нөгөө нэг фомотохгүй гэх юм уу? Тэгэж одоо яг тэр сонгосон амьдралаараа ингээд яг утга учиртай гэж өөрийнхөө амьдралд яг
бодсон яг хідэн юмдаа төвлөрөөд яг тэрэндээ бүх цаг хугацаа сэтгэл зүрх ингээ юмаа зарцуулаад ингээд удаан амьдрахыг л одоо хэлэх юм байна гэж би ойлгоод байгаа шүү дээ. Тийм. Яг чиний амьдралд болохоор одоо нөх хөрсөн дээр бууна гэдэг шиг амьдрал дээр бууж ирж байгаа нь хэр вэ? Одоо яг уу бас нэг зарим тохиолдолд ерөнхийд яг ингээд том зургаар нь харах юм бол би одоо яг ингээд амьдрал маань зэрхэд удаан амьдралаар би амьдарч ийн гэж өөрийгөө яг дүгнэ. Тэгэхдээ 100% тэгээд яг одоо ярьж байгаа шиг ингээл амьдралынхаа өглөө босоод орой болтол ингээл цаг тутам бүрийг enjoy доол ингээл нэг юм 7 одоо дээр гардыг штэ. Ийм дуулал дантарантаа гэл ингээл амар happyтэй ингээл тий. Тэгээд байгаа юм бол байхгүй. Тэгтээ ингээд яг ерөнхий том зургаараа би ингээд яг зарим тохиолдолд мэдээж ингээд ялангуяа жоохон хүүхэдтэй. Тэгээ би чинь ингээд яг ингээд хүүхэд хараад ингээд яг ажил хийхгүй яг 100% ингээд хүүхдэд хардаг ээж гэдэг юм identityтэй болоод ингээд нэг хэдэн сар амьдарч байгаа. Энэ миний хувьд амар шинэ байгаа учраас эндээ би ингээд тасах гад ингээд үзчихлээ л да. Тэгэнгүүт яг тэгэл стресстэй ч юм уу одоо ингээд янз бүрийн толгоонд ингээд янз бүрийн бодогдол ингээд янз бүрийн тим болох тохиолдолд хаяа нэг үе өөртөө жоохон сануултыг. За би тэгвэл нөгөө халирнитээр нь амьдрал би яг илүү happy байх юм уу гэхээр үгүй байгаа байхгүй. Тэгэхээр би за гэд нэг үе жоохон өөртөө сануулах шаардлага бол гарч байгаа. Тийм. Би тэгэл удаан амьдрал гэхээр одоо бол тэгжил удаж чинь. Тэгээд ялцчгүй бас тэр тодорхойлолтын дээр нэмэх нь яг тэр одоо байгаадаа яг enjoy-дж сурах гэдэг чинь амар чухал юм байна. Тэгээ би бол яг тэгтээ бас амар тийм одоодоо бас байж чаддаг юм бол биш заяа. Одоо тэгэл яг ялангуяа их залуу хүмүүс тийм байдаг шүү дээ. Их залуу хүмүүс яг одоодоо байхаас илүү дандаа нөгөө ирээдүйд рүү хардаг. Дандаа юм төлөвлөл за одоо би ингэн тэгнэгээл ингээл ирээдүйд амьдраад идэг. Тэгэнгүүт нөгөө настай хүмүүс болохоор ингээд өнгөрсөндөө амьдраад идэг гэл хүмүүс ярьдэн шүү дээ. Тэгэнгүүт одоо энэ амьдралын утга учир чинь амар амьдрал утга учир ч дээ. Одоо айгүй гоё ер нь happy байхын нөгөө нэг түлхүүр нууц түлхүүр чинь тэр ер нь яг одоодоо байж enjoy-дж сурах гэдэг юм маань гэж би бол сүүлийн үед амар бодоод байгаа. Тийм за энэ яг тийм одоодоо байгаа гэдгээр яг дараа арай жоохон сүүл рүүгээ яри. Чи юу гэж бодож чинь? Чиний хувьд удаан амьдрал гэхээр юу гэж тодорхойлмоор чинь гэж юу? Нэг хэсэг болохоор ингээд хүмүүс яг нэг дор бүх юмыг амжуулдаг. Тэгэл маш юм хурдан юм өөрчлөлтөнд орж чаддаг ч юм уу ингээл өрсөлдөгч чинь таваас босч чи унтж гин гэдэг слоганууд энэ тэнд маш их тийм пострууд яваал. Тэгэл ингээл ер нь бол ингээл амар олон зүйлийг л нэг дор амжуулаад тэр өдөржөө ингээл маш завгүй байгаа. Өглөө эрт сэрэл юмнуудаа амжуулаад орой унтатлал юмнуудаа амжуулаад шөнийн 1-2 хүртэл суугаал тий. Тэгэл тэрийг ингээл амар амьдрсны одоо хэрэг утга учир юм шигээр ингээл амар сурталчилдаг байсан шүү дээ. Тэгээ мэдээж тэр чинь ингээд тэрийг бас хэрэгжүүлж байгаа хүмүүс яг өөрөө хэрэгжүүлж байгаагаас гадна тиймэрхүү юмнуудыг хараад ингээд сэтэл аваад хэрэгжүүлж байгаа хүмүүс ч гэсэн бас байгаа шүү дээ. Тэгээд хүмүүс амар их юм депрешнд гутралд орсон байх гэж би боддог байхгүй. Тэгээд одоо нөгөө туйл руугаа хүүе эн чинь тэгэх бас шаардлагагүй юм байна штэ. Одоо болохоор ингээл 7 өдрийн нэг өдөр залхуурч ингэж залхуурлын өдөр гээд гаргасан нь баг ингээд хүний сэтгцэн эрүүл мэндэд сайн гээл тэгж юм. Тэгэл ер нь бол ингээл заавал одоо тийм лаг маг байх албагүй штэ ч гэж юм. Тиймэрхүү юмнууд буцаад ингээд амар их болцсон. Тэгээд эннээс одоо ингээл slow living байна. За тэгэл бас mindfulness нь байна. Тэгэл одоо тэр одоодоо талархъя гэсэн тийм юмнууд байна. Эдгээр ингээд өмнө нь байсан хэрнээ одоо бас яг ингээд илүү хүч аваад байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Тэгээ хотын амьдрал бол угаасаа л өдөр болгон стресс, өдөр болгон ямар нэгэн драма, өдөр болгон маш завгүй л амьдрал байгаа шүү дээ. Яарсан тийм. Яараал тийм. Тийм нэг уулзалтаас нөгөө уулзалт руу
нэг юмнаас нөгөө төвчрөл рүү за тэгэл нэг газар очихгоо хоц руу гүүн хараа ингэн тэгэн тэгжэтэл тэнд тэрийг хийх байсан штэ гэл мартчихна. Тэгэл ингээд маш юм завгүй шахацсан юм одоо хөтөлбөрүүдтэй гэх юм уу. Тэгээд тэр дунд л ингээд хүмүүс нөгөө нэг юуны төлөө би ингээд амьдраад байгаа вүлээ. Яг яагаад би ингээд байгаа вүлээ л гэж амар их юм хямрал урт юм шиг анзаарагдаад байгаа байхгүй юу. Тэгээ би ч бас өөрөө яг миний дотор ч юм хоёр янз заяо. Би бас яг тийм өглөөнөөс орой хүртэл завгүй байх амьдралд бас дуртай. Нэг өдөр ингээл маш олон зүйлийг амжуулж чадаал тэр бүх зүйл нь гараас гараал тэгэл тэрнийхээ голоор ингээл одоо баргал юм нэг амар survive хийж хоолны цаг гаргаж хоол идээл те. Тэгэл тийгүүд л амар ядарч байгаа мөртлөө хүүх гээл дараагийнхаа юм руу гүүгээл тэгэл тэрийг ингээл амжуулаад орой ингээл гэртээ ингээл ядарсан мөртлөө нүүрнийхээ будгийг арилгаал өнөөдөр ч гэсэн аллаа шүү гэж бодоод унтах дуртай. Тэгснэ тэрний хайжуугаар болохоор ингээд бүр бас яг амар залхуу өдрүүдэд бас дуртай. Ингээл өглөө одоо жишээ нь юм 7 хоногт одоо яаж яж аваад нэг удаа тийм би чи slow morning хийх бас амар дуртай. Сэрүүлэг тавихгүй ингээл орондоо хөрвөөгөөл босвол босоол буцаал унтаал өглөөний цаймаагаа 11 12 гэж идээл тэрийгээ яг гой бэлтгэж хийж идээл ингээл тэр өглөөг айгүй гоёор ингээл эхлүүлж ихлээр бас айгүй ажил амьдрал бүтээд зөв амьдраад байгаа юм шиг санагдаж манагдана. Тэгэнгүүт яг алийн сонгох вэ гэх надад тийм юу байхгүй. Аль-алийг л одоо байх ёстой гэж боддог талын хүн гэх юм уу. Тэгээд яг ингээл нөгөө нэг өдөр тутмыг ингээл заавал тэгэж нөгөө нэг олон юм төлөвлөхгүйгээр амьдрч болно штэ гэл тэгдэг хэрнээ миний бас нэг одоо муу зан гэх юм уу юу гэх юм. Гэртээ би ингээ юу ч хийхгүй 3 хоног байж яснаа. Ажлын сүүлийн 2 өдөр нөгөө 7 хоног хийчих болох байсан. Хуваагаад хийчих болох байсан тэр 5 таска юм уу 10 таска сүүлийн 2 өдөртөө ч юм уу 7 хоногийн аль нэг тийм 2 өдөртөө бүгдийг нь албаар ингэж мэдгүй овоорулт юм хайш. Тэгэхгүй ингээд өдөрт хийх ганцхан юмтай байх юм бол би за тэгж жаад хийндэ гэд тэр өдрөө хийдгүү. Тэгээд тэр өдөр ингээд юмнууд ингээд улсын юм байхаар гараас бүр мангар хэм гардаг тийм. Бүр амар ингээд гарч мардаг. Тэгээд тэрэндээ жоохон аддикт юм хайш. Тэгээд зарим өдөр бол үнэхээр сайхан залхуурна. Зарим өдөр болохоор яг ийм галзуу солиотой юм шиг нөгөө л нэг 2-3 цагийн нойртойгоо үргэлжлүүлж тэгээд яваад чаддаг. Тэгэхээр одоо энийг mixed living гэх юм уу да? Mixed living. Тийм гэхдээ угаасаа яаж ч утсан ингээд хүн угаасаа зөвхөн ингээд аль нэгнээр нь амьдрна гэж бол бас байхгүй л хэл та тий. Яг мэдээж амьдарч байгаа нөгөө байршлаас хамаарат дийлэнх нь бас шийдэгдэж байгаа. Гэхдээ давхар бас ингээд фаст өдрүүд ч гэсэн байгаа тий. Гэхдээ яг орчин бас айгүй ялцчих нөмлүүлж л байгаа юм л та тий. Тэгээ бас сэтгэл санааны асуудал юм уу хаашаа юм гэж бас бодсон. Өмнө нь бол би өөртөө шаардлагагүй маш их ажлуудыг үүрэг хариуцлагуудыг авч одоо гаргаж ирж нэг хүнд гаргаж ирж хүнд хэрэгтэй байх энтер гэсэн одоо тэр мэдрэмжүүд нь би ч нэг хаяа нэг хинт ч хэрэггүй новш шиг өөрийгөө мэдэрдэг шүү дээ. Тэгээд тэр маань бол яг одоо гайгүй болцсон болохоор өмнө нь болохоор тэрний нэг юм улаан гэрэл амар тодор байн нэвчдэг байсан болохоор ямар ч хамаагүй ажил өөрөө зохиож гэх юм уу? Ямар ч хамаагүй асуудлыг өөрөө зохиож тэгэж тэрэндээ орооцолдож за тэгээд бараг 7 хоногт өнжөөд нэг орой гарч тэгээд орой үдэш гэрээсээ гараад явхлаар надтай юу тохиолдох вэ? Драма тохиолдоно. Тэгээд тэр асуудлуудаа ингэж байж тийм байсан нэг хэсэг бол тийм байсан ялтчгүй. Тэгээ одоо бол ингээд жоохон миний баг амьдралын энэ хугацааны хамгийн уйтгартай хитэн одоо сарын тийм мэдгүй баг энэ 25 он тэр чихтэй ч юм шиг миний ингээд маш тайван тэгээд ийм тайван амьдрал гэдэг чинь айгүй уйтгартай амьдрал байгаа байхгүй юу? Ямар нэгэн драмагүй, ямар нэгэн одоо юу юм тийм юмгүйгээр ингэж амьдарч байгаа
цаг үе юм хайш. Тэгээд Тэгэхээр одоо яг амьдралын хэв маягч яг амьдарч байгаа орчин тэгээд бас нэр ялцч сэтгэл зүйн байдал бас айгүй том нөлөөтэй юм байна тий. Тийм тэгээд яг өмнөшгөө би одоо ингээл асуудлуудыг гаргаж ирээл одоо хэрэгтэй хэрэггүй юмнуудыг гаргаж ирээл байвал байна л т. Тэнгүүд одоо яг нөгөө тэр бүх юмыг ингэж даах тэнхээ яг үнэндээ бол байхгүй. Хүсэл бас байхгүй. Байгаа болохоор ингээд зүгээр л гэртээ байж болж ивэл би өмнө нь бол ингэж нэг газараа тогтож сууж ингэж байх надад өөрөө яг тэр сэтгэл зүйн хувьд амар хэцүү байдаг гэсэн болохоор ямар нэгэн бужигнсан юм дундаа л өөрийгөө ингэж оруулж байдаг байсан байх нь шүү дээ. Одоо болохоор тэр маань ингээд гайгүй болцсон болохоор ингээд зүгээр л орон дээр ингээл кино үзээл эсвэл галтгоондоо ингээл байцаах нь зүгээр байгаа. Ингээд хүүгээ жоохон байхад гэртээ байхад яадаг гэсэн юм. Тэр чинь нөгөө нэг минут тутам зүгээр суухгүй байх гэсэн урайлаадсантай ээж хүн байлаа шүү дээ би. Тэгэл шүл гаргана. Тэгэл нөгөө нэг янз бүрийн ногоонуудыг нь юу яан жигнэж яаж ийж хөлтөөн махтай хольж янз бүрийн хийж хөлтөөн. За тэгэл нэг цаг гараалах юм бол одоо яг над хүлээгүүгийн шүдэн ургаад ингэж байгаа үед чинь би ингээд орой болгон нэг юм 4-5 ширхгэл нэг юм өдөртөө барьж ингэж мэрж идэх юм шүдний тийм ургалт юу яг яадаг тийм нэг бичим байдгийн обёсоор хийдэг. Тэрийг хийн. Тэгэл ер нь бол яг хүүхэдтэй байх үе бол би ч нөгөө нэг хит туулшарсан сайн ээжийн синдромтой гэх юм уу. Бүх зүйлийг 5 10 15 минут ингэж төлөвлөж байдаг байсан болохоор яг юм хүүхдтэйгээ чилрээл, enjoy-доол тэгээ байдгүй байсан юм шиг одоо санагддаг байхгүй. Угсаал тэгэл амар завгүй өглөө босоод гэрээ цэвэрлэн, хувцас уугаан, ингэн тэгэл 9 шүдийн хүүхдтэй хоол хийж өгнө. За тэгэл яг ганцаараа галзуурах гэддэг байсан болохоор янз бүрийн найзуудыгаа өдөр ланч харна, дуудана. Тэгэл ороод ирэхэд нь салат, шүл, хуурга, десерт хамаг юмнуудын ингэж гараараа ингэж slow living ээж байх үед slow living биш fast living байсан юм шүү. Тийм бүр юм галзуу синдромтой тийм ээж байлаа штэ. Тэгээ одоо бол харин ингээд айгүй юм тайван гэд ингээд байж байгаа баг миний баг ойрын 10 жилийн туршид тохиолдож байгаа тийм нэг жил юм уу? Тийм үү. Тэгээ одоо бас жоохон айжин заяа. За. Би яг үнэхээр ийм сайхан юмд ийм тайвнаар ийм ханддаг хүн юм уу? Аль эсвэл асуудал одоо нөө ийм нэг сайхан миний зарчим байгаа штэ. Майхан барихгүй бол майхан хураахгүй гэдэг. Тэнгүүд янз бүрийн нөгөө нэг драматик зүйл надад тохиолдвол миний сэтгэл санааны байдал би яахыг яг үнэндээ сайн мэдэхгүй байгаа байхгүй. Надад хараахан тохиолдог байгаа болохоор магадгүй би тохиолдож болох бүх юмнаас цухтааж ичж магадгүй. Бас айгүй төгшүүштэй. Тий. Зүгээр ч 50 байж чадахгүй байгаа зү. Харсан аа намайг сайн. Энд чинь би шүү дээ. Би болохоор ингэж утсан юм. Яг мэдээж хүн болгоны нөхцөл байдал өөр. Гэхдээ би ерөнхийдөө бол ингээд за яг ингээд хүүхдэд хараад ингээд гэрте байгаа энэ өдөр хоногуд бол яг slow living болон яг одоо цагтаа байж сурах гэдгийн амар том тийм дасгал сургуулалт юм байна гэж бодсон. Одоо би за хүүхдгүй байхдаа яг хүүхдээ гаргахаасаа өмнө бас яг жил хагас хагасын өмнө яг бүтэн цаг ажилласаа гараад тэгээд зундаа яг амар завгүй аялал маялал хийгээд явчихдаг гэсэн. Бусад үед нь яг гэр зуур бас яг нэг удаанаар амьдрах нэг эхлэл маань тавигдсан гэх юм уу. Тэгэж явж агаад тэгтэл ганцаараа гинэ нөгөө хүүхдгүү дан биеэрээ давхар биш дан биеэрээ байхад бол тэг хүссэн үедээ гараал явчихна. Одоо юу ийдин те хүссэн юм а хийх боломжтой. Тэгээд яг ингээл хүүхэдтэй гэртээ тэгэнгүүт чинь ингээд миний амьдрал ингээд бүр шал өөр болсон байгаа шүү дээ. Амьдралын хэмнэл маань ингээд бүр хязгаарлагдмал.
тий хязгаарлал нэг татлаа төтлээ. Тэр 4 сая татлаа төтлээ. Хөрхийдөө миний мөнхөө татлаа төтлээ биш. Манай тэгэхээр нэг юм төтлээ одоо ирэх гэж байна. Тэнгүүд манайт ингээд амьдрал чинь ингээд бүр шал өөр болсон байгаа байхгүй. Би тэгэл ингээд ойр үед бас нэг сайхан нэг хүүхдгүү найзтайгаа уцаар ярьж мараал гэж байгаа. Надтай айгу төстэй бас нэг юм бас өмнө нь ч гэсэн ингээл зүгээр сууж чадахгүй нэг өөртөө нэг хийх юм гаргаал ингээл сууж идэг байсан байгаад байгаа байхгүй. Яг тийм ижил төрлийн нэг найзтайгаа жөлөөдөө би уцаар ярих та. За чи одоо тэгэл ингээл хүүхд мөхттэй болоод гэр бүлтэй болохоор сэтгэл санаагаас нь бэлдэн штэ. Амьдрал чинь орвонгоор өөрчлөгдөн штэ ч гэсэн бүр. Тэгэнгүүт ингээл яг уу мэдээж ингээл өмнө мэдчихлээсэн. Тэгтээ ингээл биеэрээ туулаад ингээл өдөр болгон ингээл заримдаа ингээл яг л адилхан өнгөрөөл тэгээл ингээл тий өглөө босоол бараг цаг шахуу юу хийх үг бол тоогоо шанахта ноцтолтол тэгээл тэр бөөм болж хийсэн хоолоо идүүлэх гэж нэг цаг болвол тэгээл цэвэрлж гин гэж нэг цаг болж идэл дараагийн хоолны цаг тэгээл өдөр тэгээл өнгөрчихөж байгаа юм. Тэгэнгүүт ингээд би чинь бас нөгөө яг одоо огт ингээл зөвхөн ар гэрийнхаа ажлыг хийгээд ингээ яваад ахаар бас нэг юм өөрийнхөө айдентитиг алдсан зүгээр л ээж аарыг гэдэг л хүн болцсон. Өөр миний бусад ингээд айдентитинуудад ингээд байхгүй алга болцсон юм шиг ингээд жоохон хямраад байгаа байхгүй. Тэгээ өмнө нь ч гэсэн нэг энэ тухайн нэг хальт ярьсан штэ нэг подкаст нэр нэг дугаар дээр. Тэгээд стил эн чин тэгэл үргэлжлээлээ угаасаа дуусна гэж бол байхгүй. Тэгэл ээж болсон. Одоо насан туршдаа л ийм хямралтай явах юм байна гэж би ер нь бол хүлэн зөвшөөрч эхлэдэг байгаа байхгүй. Тэгэнгүүт одоо яг өөртөө тийм би одоо нэг юм жоохон одоо хайшин нэг янз бүрийн ингээл сонирхолтой сэдв мэдэв ингээл юм хуманд хүсэл зоригтой ингэж байдаг. Одоо аарыгаа бас мартахгүй тулд ингээд жоохон өөртөө нэг юм даалгавар малгавар гаргачнаа бас хөрхэн хаяа ингээд амар тэмдэглэлийн дэвтэр дээр ингээл төдөлөө хийст ууших ном баалнаа алан зай нэг үе нэг эморол яхараас сэргэн бандахта баахан лист гаргана тэгээ айл байхгүй. Тэгээд би яг тэгэж явж агаад зарим тохиолдолд за зүгээр л ингээл өдөр хоног ингэж өнгөрүүлж байгаа. Тэгээ эн чинь миний хувьд миний амьдралтаа хийх хамгийн чухал хамгийн том ажлууд энийг штэ хүүхдээ эрүүл саруул сайн сайхан өсгөж яг хажууд нь сэтгэл санаа бие махбодын хэрэгцээнүүдийг хангах тий энэ бол миний амьдралтаа хийх хамгийн том ажлууд энийг. Тэгээ энийгээ би хийж байгаа шүү дээ гэж ингэж өөртөө сануулад тэгээд одоо нөхөр мөхрөөрдөө эморлаа гаргангууд сануулж мануулж хөгжүүл баярлчаад тэгээд байж байгаа. Тэгэхдээ за энэ бол ингээд амар том юм сургуул юм байна. Slow living одоо цагтаа байх гэдгийг одоо тултал нь зааж өгдөг сургуул юм байна л гэж бодоод сургуулийнхаа одоо 1-р ангигч төгсөөгүй 9 дэх сар дээр явж байгаа ч бэлтгэл ангийн хүүхэд бэлтгэл ангийн хүүхэдэнд явж байна. Миний чи 1-р курсын оюут юм шүү дээ. Тэгэл яг нэг суур юм байгаад юу юм биш үү ч гэж те. Одоо болохоор нөгөө нэг чиний байгаа нөхцөл байдал дээр одоодоо байна гэхээсээ одоодоо байх мэдээж чухал яг одоо ингээд ойрын үед хийж байгаа ойрын одоо ирээдүйд хийх одоо хүүхдээ асрах эрүүл саруул том болгох гэдэг чинь бол одоо байгаа хамгийн чухал одоо ирэмбэрээ бол хамгийн номер 1 ажил байгаа шүү дээ. Тэгээд эн чинь яг одоодоо байх. Тэгтээ тэрнийхээ хажуугаар бас нөгөө нэг одоодоо талархах, юутай байгаадаа талархах, хийж байгаа юмыгаа яг ингэж талархаж хүлээж аваа тэрнээсээ өөрийгөө урамшуулах нь амар чухал байгаа үе юм болов яг юм юу ч хийхгүй байгаа биш чи ингээд амар хамгийн том зүйлээ хийж байгаа шүү гэдгээ өөртөө сануулаад талархаад баярлаад чи бүхэл бүтэн одоо нэг гэр бүлийг бий болгоод үр хүүхдээ өсгөж гинэ гэдэг чи амар том ажил шүү дээ тэ. Гэхдээ одоо нөгөө одоодоо байна гэл тэгэхээр одоо ингээл бас угаасаа нэг юм боломж байнгын одоо 24 цагийн за сэрүүн байгаа бүх цаг тутам одоо тийм байна гэж тэр бол боломжгүй шүү дээ. Одоо ингээл хүүхдээ уйлж яхад амар ёо happy одоо таларх.
Ямар гоё үйлт юм бэ гэдэг яхан ч Одоо цагаа би appreciate хийж ийн гэдэг. Бүр тийм амар хаа юм ч гэж байх нэг бэн гал. Тэр ихтэй уусаа боломжгүй ах уу. Тийм. Тэгэнгүүт нэг юм ерөнхийдөө нэг юм том зургаараа нэг юм мэдчих хатал болох юм байна л гоо гэж бодоод. Би тэгээ нэг одоо байгаагаа одоо enjoy-тхан чашаа. Яг тэр одоо цагтаа ингэж төвлөрч сурах чинь ямар чухал юм бэ гэж би нөө сүүлээд амар бодоод байгаа нь. Би ингэж бодоод байгаа байхгүй. Одоо ингээд одоогоос хүсэмсэг ингээд бүтэн өдөржин хүүтэйгээ хамт. Тэнгүүд ингээ манай нөхөр ажилланд хараад ирэхээр одоо би тэгж байгаа байхгүй. Би одоо 7 хоногт 2 3 удаа нэг гэрээсээ гараад жимд явах тийм том зорилго тавиад. Тэнгүүд яг одоо би чинь яг тэр чинь одоо миний хувьд өөртөө зарцуулах миний me time болчихж байгаа шүү дээ. Миний өөртөө гаргаж байгаа цаг. Тэгээд би тэр өөртөө гаргаж байгаа цагаа яг ингээд тултлан чанартай ингээд өөртөө сэтгэл хангалуун болтол тэгж өнгөрүүлж чадчихийж би ингээд цэнэглэгдээд гэртээ буцаж ирээд ингээд нөгөө уур стресс нөгөө юм маань буурчихсан. Ингээд гэртээ айгуу сайхан happy буцаж орж ирэх гэдэг шүү дээ. Тэгэнгүүт яг тэгж айгуу гоё тэр цаг хугацаагаа үн цэнтэй ашиглахын тулд би яг тэр цаг хугацаанд төвлөрч сурах хэрэгтэй мэн гэж утсан байхгүй. Тэгэхгүй бол одоо ингээд гэрээсээ гараад ингээд явж хагаад за одоо яаж явах бол нөгөө хоёр чинь. За одоо ингээд гэртээ хараад маргааш нөгөө төр ямар хоол хийх вүлээч гэдэг юм үү те. Бас ингээд арайч үнийг олцсон цагтаа ингээд өөртөө хийж байгаа юммаа ингээд үгүй хийх гэдэг аахгүй өөрөө бодлоор яг одоо цагтаа байж чадахгүй байсан да. Тэгэхээр яг тэр цагаа би ингээд амар сайн ашиглахын тулд яг ингээд одоо цагтаа байж сурах нь чухал юм байна. Тэгэнгүүт одоо нөгөө за би одоо ингээд өглөөгөр одоо манай хүү өдөрт ингээд 2 цаг гэнэ 2 удаа унтдаг хуваарлуу шилжсэн байхгүй. Нөгөө бүр жоохон багт чи баг 3 4 удаа ингээд өдөрт унтдаг шүү дээ. Одоо болохоор өглөө бүр эрт сэрчээд баг 6 7 гэд сэрчин заримдаа. Тэгээд тэгээ байжгаад 9-10-ийн үед яг нойрн хүрээд яг ихний унтлаг хийж байгаа байхгүй. Тэгээд үдээс хойш 2-3 үе дахиад нэг унтж байгаа. Тэгээд яг өглөөгүр гайгүй бороо мороо ороогүй цаг агаар гайгүй байх юм бол би ер нь бол яг өглөөний унталтын яг дандаа гадаа нөгөө тэрэгэн дээр ингээд түрээд унтулдаг байхгүй. Тэгээд тэр хугацаанд би ингээд юм сонсоод эсвэл ингээд нэг юм тэр чинь бас нэг юм хурган me time баг болох гээд байгаа байхгүй ингээд унтчихж байгаа юм чинь. Тэгээд өөрөө ингээд подкаст сонсоод эсвэл найз нөхдөдөө ярьж catch up хийгээд тэгээд тэрийгээ бас яг нэг юм тухайн үедээ ингэж enjoy-хгүй бол унтчихт нь бас ахаал ингээл за одоо ингээл оюун санаа маань яг тэр одоо гудамжаар тий гадаа ингээл одоо намар болол амар гоё байгаа байхгүй ингээл шарлж марлал тий шуум уу жиргээл тий тэр мэрэг чинь би ингээд шал оюун санаа маань өөр газар байвал яг тэр гоё орчин юм аа ингээд enjoyд чадахгүй ингээд ерөөсөө амарсан болохгүй болж байгаа байхгүй. Тэгэнгүүт одоо ингээл нэг арайч нэг юм заримдаа ингээл манай хүн унтаал тэгэнгүүт ингээд би нэг давхар дагаад унтчих гал нэг үзнэ өдөр. Тэгэнгүүт чинь бас нэг одоодоо байж чадахгүй бол нөгөө төмөн юм бодсооргоод манай хүс ирчихэж байгаа байхгүй. Тэгээд яг надад олцсон тэр маш үнцэнтэй тэр богинохон хугацааг би үгүй хийчихэд байгаа байхгүй. Тэгэхээр за одоо өстой тий ядраал тэгэнгүүт за одоо өстой одоо цаг хугацаа миний хувьд бол амар үнцэнтэй болж эхэлж байна. Ялангуяа me time байна. Тэнгүүд яг тэр жижигхэн цагийг бол би тэгээ 100% ашиглахын тулд би яг л одоо байж сурах хэрэгтэй байна гэж бодоод байгаа юм. Тэгээ бас ингээл ном уншигээл хичээнэ хөрхий. Тэгээл ингээл номоо бариад суун. Тэнгүүд оюун санаа бүр ингээд шал өөр газар явж байгаа юм чи. За дэлгүүрөөрөө маргааш тийм бахан байна ингэх маань тэгэх маань. Тэнгүүд за угаасаа огт байнга ингээд одоо цагтаа байна гэж байхгүй мэдээж юм төлөвлөх үе гарна. Тэгэнгүүт тэрийг за төлөвлөх үедээ л төлөвлөе. Тэр үедээ л ингээ оюун санаагаа ингээ хүс дураар нь тавья. Тэрнээс бусад одоо яг за би одоо ном уншихгаа суудсан бол номоо л уншия. Тэр төдөл лист мэстэй мартий гэж айгу хичээгээд байгаа. Гэхдээ эн чинь бас нэг тийм хүссэн зоргоор байдаг юм биш юм байна. Тэгээд жоохон тэр чадвараа сайжруулахын тулд би чим нэг хурган нэг нөгөө Headspace гэдэг аппликейшн би нэг бүр нэг хаяа юу ашигладаг гэдсэн шүү дээ. Тийм. Тэний гар утасны гэх юм уу нэг юм платформ байдаг Headspace гэдэг. Тэгээд тэр болохоор нэг юм богино ингээд
ийм сургалт шиг курсүүд ч байдаг, эсвэл бүр яг ийм юуны бясалгалын нэг юм зааварчилгаатай бясалгал, нөгөө guided meditation гэдэг байдаг. Тэгээд тэрийг ингээд бүр амар стрессцэн ч юм уу, яг тийм үедээ ингээд хаяа хүссэн тэрийг гаргаад хийдий. Гэтэ энийг яг дадал болгох хэрэгтэй юм билээ. Тэгээ яг дадал болгочих юм бол хүсээгүй ингээд яг оюун санаа ингээл ийш тийш ингээл явах гад эхлэнгүүд нөгөө дадлаараа ингээд буцаад ингээд яг эргээд хүрээд ирчихдээ юм билээ. Тэгээд нөгөө одоо яг тэр миний лаг хийсэн нэг хэд хэдэн тэр бясалгал дээр тэгж байгаа байхгүй юу. Одоо хамгийн түгээмэл нөгөө нэг техникүүд нь одоо тэгэл янз бүрийн л 9 бусын бясалгалууд байдаг шүү дээ тий. Одоо техникт нь зарим нь ингээл нэг юмн дээр төвлөрдөг л гин, зарим нь нэг бодол дээр төвлөрснөө зөвхөн тэр бодлоо бүр амар гүн гүнзгий ингэж бодож ухаж ингэж явдаг л гин. Тэнгүүд одоо нөгөө mindful meditation гэдэг байгаа шүү дээ тий. Монголоор юу гэсэн байлаа? Санамсрын бясалгал. Санамсрын. Тэр бол яг л яг нөгөө одоо Виктори яг одоо яриад байгаа тий. Одоо байх гэдэг шиг. Тэр одоо цагта байх тэр өнгөрсөн төш ирээдүйд төш гэд. Тэгэнгүүт миний тэр хийсэн мерсэр тэр юун дээр курс дээр болохоор яг юун дээр яг одоо байгаа орчиндөө төвлөргээ тэнгууд за одоо ингээл одоо би чинь ингээд яг хаанд хурж ийн, би чинь одоо газар ч юм уу та яг нэм хүндэн жингээр нэг юмд хүрэлцэж байгаа шүү дээ. Одоо жишээлбэл ингээд би сандал дээр хурж байгаа шүү дээ. Тэнгүүд сандал дээр яг миний хөлийн уул хүрсэн байна. Одоо бүхс байна. Нурууны яг доотлын тэ сүүж байна гэдэг юм. Тэнгүүд за тэрийг мэдэр гээл. Тэнгүүтээ за одоо тэгвэл ингээд хамраар чинь хүүтэн агаар орж ийн үү, халуун агаар орж ийн үү. Тэгэл за эргэн тойрон чи яг ямар дуу сонсогдож байна. Одоо жишээлбэл ингээд гадаа машин зшин дуурч байгаа бол тэрийг ингээл сонсоол ч юм уу тий. Тэгжсэн за одоо эргээд амьсгал дээр ир. Тэгэл ингээл оюун санаагаа ингээд яг нэг юм саксны бөмбөг тоглож байгаа юм шиг ингээд өөрийнхоороо ингээд контролтхон чайшин тэгтээ ингээд өдөртөж сурах чадвар юм байна л гэж би ойлгосон. Тэгэнгүүт одоо ингээд за би хүүхдтэйгээ ингээл амар гоё enjoyed бол тоглох гол ингээл байж хахад оюун санаа маань ингээд to-do list рүүгээ ч юм уу тэгээ өөр юм руу яваад эхлэх юм бол сая оюун санаа маань ингээд яваад өглөө одоо буцаад эргээд ирээ гэд ингээд өөртөө зүгээр сануулад байх нь чухал юм билий. Тэгэнгүүтээ гол нь яг тэгж сануулхад нэг анхаарах хэрэгтэй юм нь юу шүүлтүүргүй байна гэж байгаа байхгүй юу. Одоо ингээд хүн чинь яг ингээд байнга одоо ч гэсэн би ингээд өөрийгөө яг амар би угаасаа зүгээр ерөнхий байгаа маань угаасаа амар judgmental хүн. Тэгээд тэр чинь миний judgmental хамгийн амар judgmental байдлын минь хохирогч би өөрөө байхгүй тий. Тэгэнгүүт ингээд өөрийгөө болохоор би одоодоо байж чадсангүй гэд өөрийгөө буруутгаад байгаа байхгүй. Тэгэнгүүт ингээд угаасаа хүсээгүй хүний оюун санаа чинь юу ч бодохгүй одоо бүр тэр хэдэн 10 жилээр бясалгал хийгээд бүр мэрэгсэн одоо лам тийм хүмүүс нь л чадна гэхээс манайт шиг зүгээр энгийн ард иргэд бид нар бол угаасаа л оюун санаа маань завгүй байна. Тэр бол тодорхой. Тэгвэл тэрийг анзаараад эргэж ирээд за би ингээд тэнээд оюун санаа маань тэнээ явчлаа. Одоо эргээд ирья гэдгээ ингээ өөртөө ингээд айгүй юм зөөлнөр хандаад ингээ эргэж ирэх. Тэгэхгүй бол бас эргүүтэй л ахаал ирээдүгөө ботчлоо. Би ийм тэнэг байхгүй юу? Антер гэж мэгээд ингээд өөрийгөө шүүгээд буруулахад тий би ийм байхгүй за би өсч чадахгүй нэг юм тийм биш байх нь л амар чухал юм байна гэж ойлгосон. Тэгтээ тэгэл стил тэгээд юм л та одоо байж чадахгүй байна гээл өөрийгөө буруутгаал байж энэ ер нь бол бараг нөгөө яг бараг жилийн өмнө баха би нөгөө mindfulness бас амар сонирхол энэ сургалтын нөгөө нэг яг юуг нь олоод явъя гэд тэгээд яг цагийн хуваар бас яг сайн таарахгүй байгаадсан болохоор яваагүй. Тэгээд яваагүй болохоор тэр чиний нөгөө нэг яг орчноо мэдрээд өөрийгөө мэдрэнэ гэдэг чинь тэр нэг body scan гэдэг нэг төрөл байгаад байгаа шүү дээ. Тэр бол яг эхэллээл хэсэг юм шиг байгаа. Тэгээ бас би чинь тэрээ ч хамгийн basic юм шиг байна тий. Basic нь тий. Яг суугаал завлаад суул тухтай байна уу? Хөлөө одоо
жигийн суул тухтай байна уу, сандал дээр суул тухтай байна уу тэргээрээ суугаад бясалгалын тэр юг болохоор хэвтгийг бол зөвлөдөг юм байлээ. Хүн нөгөө юм унтаарах байдал. Жохон тийм идэвхтэй юм байрлалд тэгэхээр жохон сууж явах хэрэгтэй юм шиг байна тий. Тэгээд хөл бадарч явал бадарч байгаагаа мэдрээл. Тэгээд одоо цонхоор агаар салхи орж ирж байгаа. Гэхдээ яг нэг 20 минут тэгээд суучихлаар орчны дуучин амар тодроол. Тэгэл яг ийм өрөөний температур амар мэдрэгдээл. Бүр яг утгаараа одоод байгаа байхгүй тий. Тийм. Тэгээд яг нэг ийм чадвал өдөр болгон чадахгүй бол ядаж сандахаараа тэгээ хийчихдээ бол бас айгүй нэмэртэй. Тэрнээс гадна миний одоо тэр mindfulness-ыг slow living гэдгээс тэрнтэй бас давхцаал миний амар юм сонирхож дуртай болсон юм болохоор сургалтанд хараахан суугаагүй ч гэсэн тэр mindfulness байхгүй юу? Тэгээд тэр нөгөө нэм самбуу гавж штт те Монголд болохоор яг Оксфорд төгсөөд ирээд тэрний юуг нь явуулдаг хүн байгаа. Тэгээд би бүр 9 шидийн ярилцлага юу энэ тэр бүх юмнуудыг ингээд хайж олж сонссон, уншсан. Тэнгүүд сургалтынх нь яг л юу гэдэг вүлээ хүмүүс бас сонирхож ивэл хоёлаа. Тийм яг л нөгөө mindfulness тэгээд санамсрын бясалгал гэж байгаа. Тэгээ нэг юм элсэлтэй ингээд хэсэг аваад явт юм л шүү дээ. Тийм танхимаар болон онлайнаар. Би болохоор танхимаар нь явмаар байгаа байхгүй юу? Тэгээд тэрийг гэхдээ ер нь бол тэгж явнаа. Манай зарим найзууд явсан. Тэгээд амар гоё гэрийн даалгавар өгдөг гэсэн. Нэг гэрээ даалгаврыг хэлсэн чинь одоо гараад ер нь бол дараагийн хичээл хүртэл навч ажигл гэсэн. Тэгэл ерөөсөө навчил ажиллах юм шүү дээ. Тий, навчийг л анзаарах тийм юутай. Гэрийн даалгавартай. Тэгээд утга нь болохоор яг юу вэ гэхлээр яг л энэ амар завгүй химнэлтэй энэ амьдралын юм хим маягт хүн өөрийгөө өдөр тутамд цаг тутамд нэг юм автомат химнэлтээр тавьчихдаг гинэ. Тэр нь юм ухамсаргүйгээр. Гэрээсээ гараад лифтээ дуудаал эсвэл шатаараа буугаад ингээл нэг юм дээр төвлөрж ивэл тэрийг би тэрийг бодож ийн гэхгүй ингээл цаашаагаа тэр нь бүр ингээл ургаад ингээл элдв янзын юм бодоол тэгээ өглөө гэрээсээ гарахдаа өдөр идэх хоолоо за тэрнтэй уулзаад яах вүлээ өчигдөр тэгсэн чинь гэсэн өнөөдөр гэл ингээл 9 шидийн юм бодоол тэгэл нэг мэдхэд жолоодлогогүй ингээл тийм бодол санаа бол ямар ч жолоодлогогүй ингээл явж гин гэтэл яг нөгөө махан бие маань өөрийн нөгөө нэг рефлексээрээ баг өөрийн ухамсаргүйгээр өөрийн одоо мэдлгүйгээр нэг мэдхэд л нөгөө буудаг шатаараа буугаал гэрийнхаа тэгэл хоол ундтай иддэг юм ингээл амандаа хийгээл зайлгаал амт амтын ч мэдрэхгүй тийм амтын ч мэдэрч байгаа юм байхгүй л нэг л мэдхэд тэгэж явсараа бол нэг л мэдхэд орой болцсон байдаг нэг мэдхэд л гэртээ ороод ирцэн аль үшээ гэрийнхаа хувцсыг өмсцэн зургтныхаа өмнө ч юм уу байж байгаа хин хаалга тайлж өгсөн хаалга тайлж өгөхөд одоо хүүхдтэй бол хүүхдүүд нь уйлж исэн юм уу инээж исэн юм уу гүүгээд ирж исэн юм уу мэдэхгүй тэгэл нэг мэдхэд л орой болоод нөгөө л нэг амар олон бодлуудтайгаа унтаал тэгэл өглөө осоол тэгэл тэр өдрүүд ингээл үргэлжлээл яваад тахлаар хүн урт хугацаанд маш гүнстгэл готролд ордог гэж байгаа байхгүй яг юуны төлөө амьд миний бодлоор энэ бас эмэгтэйчүүд бүр амар илүү яг нэг тийм юм шиг надад санагддаг. Эрэгтэй хүмүүс чинь нэг юм мэдгүй цаанаасаа биологийнхаа югаар ч юм уу ингээд ер нь зарим тохиолдолд юмн дээр төвлөрөх яг нэг юмн дээр ингээд төвлөрч чадах чадвар нь арай илүү байдаг юм шиг надад санагддаг байхгүй. Тэгэнгүүт одоо тэр чин одоо ийм секс дээр заяа. Одоо ингээд угаасаа бүр судалгаа модлогоор батлагдсан юм билээ шүү дээ. Яг одоо тэр чин одоо бэлгийн харилцаанд орж ийн секс гэдэг чинь бүр яг тухайн яг тэр цагтаа бэжиж тэр хүмүүс чинь ингээд таашаал аваад ингээд enjoy доод те гоё ш тэгэхгүй бол ингээд оюун санаа чи шаал өөр газар аяг тавгаа угаан гэсэн ботцсон явж үлё зөв хурдан дуусгаач те гэнэ те тэгэнгүүт ингээд одоо яг нэг юм одоо нэг юм эмгтэй хүмүүс чинь ингээл юмыг мультитаскинг хийдэг яадаг ийдэг бүх юма зарцуулдаг гэдэг нэг юм давуу тал юм шиг ирнэ цаагаараа хараалаа байхгүй яг одоодоо байж чадахгүй тэрнээс болоод те энэ эмгтэйчүүд те бас тэгж штэ. They didn't come гэж. Тий. Тэгээд хар mindfulness-ыг юу яачвал зүгээр юм шиг байлээ. Надаа би зүгээр хит арга хэрэгжүүлж үзсэн.
Одоо нэг өдөр тутам хийдэг хүн болгонд нэг зүйл байгаа штэ. Тийм. Тэрнтэйгээ холбох, шүдээ угаах, аяг тавгаа угаах, кофе уух. Тийм. Тиймгүүд за одоо бол чи яг 50 суугаад кофе ууж байгаа гэж би бол чамайг бодохгүй байна. Тий. Хүүхэд би бол одоо 2 3 нас хүрэхтэл 50 суугаад кофе уудаг болсон. Тэгээд одоо бол би бол кофег амар ингэж гоё ууж чаддаг. Тэгээ эн чинь би бас мэргэнд хийсэн миний хамгийн сайхан багаас нь хичээж хийсэн тарих угаалт бол ээжийн кофений цаг гэдэг бол маш чухал юм гэдгийг ингэж ойлгосон. Халташгүй. Тийм. Чи тэнд яаж ах ч хамаагүй ээж чинь кофе ууж байгаа бол өөрөө уучраал гэдэг юмыг ингэж яатсан болохоор одоо ямар нэгэн байдлаар би бас нэг тийм юм тогтоох хэрэгтэй юм да. Тэр минь юу вэ? Ер нь одооноос чи ингэж өөртөө ашигтайгаар нөхцөл байдлыг эргүүлэхийн тулд чи одооноос маш ууггүйгээр тархиг угаах хэрэгтэй заяа. Тэгнэ. Тэгээ одоо би бол яг кофе уухтаа кофегоо л уудаг. Тэгээд яг мэдээж заримдаа ингээл утас муцаа оролтцсноор өөрийгөө олж авна. Тэгэхдээ яг чиний хэлж байгаагаар шүүхгүйгээр яа би ингээл кофе хаач уусан юм байхгүй. Уцаа оролтчлоо гэл яг үнэндээ бол уцаа оролтоо тэндээс нэг сүртэй мэдээлэл олж аваад байгаа юм байхгүй. Кофегоо ууснараа кофеныхаа амтыг нэг сайхан ойлгоод исэн юм байхгүй л өнгөрнө штэ. Гэхдээ шүүхгүйгээр яг өөрийгөө тийм байдалтайгаар гэмт хэргийн тийм гэмт хэргийн нөхцөл байдалд олж авах юм бол тэгэл уцаал болчихж байгаа байхгүй. Тэгээд сүүлийн нэг 2 3 балга кофен дээр хаяа барьж авна өөрийгөө. Тэгэл гэл уцаа тавиал тэгэл гэл кофе уугаал кофеныхаа амтыг өнөөдрийн кофегоо би жоохон түлцсэн юм уу да. Өөнөрөө эн чинь ингээ яасан чи нэрээ тийм ароматик гэсэндээ гэл тэр кофеныхоо л тухай бодно гэдэг ч юм уу. Тэгээд бас хоол идэхдээ зөвхөн хоолныхаа тухай л бодно. Гэж мэгээд яг нэг одоо уг нь бол би бас мэргэнийг амар ингээл мэргэнд байн хүүгэлдэг юм маань уг нь бол тэр заяо. Мэргэн хоолоо идж байгаа бол хоолоо л ид. Юмаа үзэж байгаа бол юмаа л үз. Одоо энэ нэг мультитаскинг хийн гэдэг нэг юм давуу тал гээл ингээл ажлын байр маярн дээр тэгдэж штэ. Энд чи яг үүндээ давуу тал биш бүр хараалгаа байхгүй юу? Тийм чи бүр нэг самгарцсан амтны юм байгаа үсттэй. Одоо хоолоо хийнгээ уцаар ярангаа телевизэр үзээд гээд байгаа шүү дээ. Тэгснэ хүүхдээ хараад гээд яг уу гэхдээ шаардлагатай үйл мэдээж байдаг. Гэхдээ яг тийм шаардлагагүй үед заавал тэгэх хэрэггүй юм шүү л гэж бодсон. Харин. Тэгээ зүгээр алхаад явж ийснаа одоо нэг юм 2 минут зүгээр суулаа гээд дэлхий сүнхэхгүйг амар сайн ойлгоод би ер нь бол хэрэгээр заримдаа тэгдэг шүү дээ. Ийшээ тийшээ ингээд явж явахдаа сандал тааралдвал зүгээр суудаг. Зүгээр суугаад тэгээ эргэн тойрныхоо хүмүүсийг анзаарна, хүмүүсийн алхаж байгааг, тэгээд тэр өдрийнхөө цаг агаарыг, тэнгэр ямар байгааг. Тэгээд мэргэн бас надад амар тусалдаг. Бид хоёр ингээд ягаад юм бүү мэд мэрэг аюух тэгдэг байхгүй. Бид хоёр гадуур ингээл би нөгөө нэг элдв шалдуу юмнуудаа бодцсон ингээл газар ширтцэн хүүхдээ хөтөлцөн явж байгаа шүү дээ. Тэнгүүт ингээд ээжээ хараа, тэнгэрийг хараа гэж тэгдэг заяа. Тэгээ ингээд дээшээ харангууд тэнгэр амар гоё байдаг. Одоо хүүхэд гэдэг яг тийм амар гоё байхгүй тий. Яг одоо цагтаа л байж чаддаг. Тэгэл том хүн болох тусам нийгмийн ингээл хамаг юмнуудад ороогдол тэгэл манайт шиг болж байгаа юм да. Тийм тэгээд нөгөө нэг манай эмчийн зөвлөсөн нөгөө нэг юу бүх юмд ийм анхны сэтгэлээр юм шиг хандвал бас хүн аюу хаппи байдаг гинэ. Тэгээд тэрийг бас хүүхдээсээ суралц гэсэн намайг. Хүүхэд өдөр болгон тоглодог тоглоомын талбай дээр очих бүртээ анх удаа очиж байгаа юм шиг очдог. Гулсуур хөөх ийм юм гэд. Тэгээд бид нар болохоор би бол нэг ялангуяа нөгөө нэг өмнө нь дандаа дүгнэлттэй юмд ханддаг. Би тэрийг мэдхгүй, үзээгүй, хараагүй, сонсоогүй байсан ч гэсэн бараг цагаар би тэрийг аль өршөө дотроо дүгнээд оноо тавиад гэж яадаг. Тэгээд тэргээрээ шууд очиж одоо нөгөө нэг анхны сэтгэл гэсэн юм байхгүйгээр аль хэдийн өөрийнхөө тавьсан тэр одоо дүгнэлтээр хандхлаар угаасаа л би тэр талын л олж харна. Тэгэл угаасаа мэдчихсэн гэдэг тийм байдлаар хандхлаар бас амар гутардаг. Тийм. Одоо да байхгүй л байна гэсэн үг ш тэр чинь. Яг тэгэнгүүт
бас нэг миний сонсч ирснээр зарим хүмүүс яг нөгөө тасгал хийж явахдаа айгүйх яг медитейшн хийд юм билээ. Одоо яг медитейшн хийх гэж тэр чинь яг үүндээ зүгээр л яг тэр тасгал хийж байгаа яг одоо цагтаал төвлөрчиж байгаа л гэсэн үг байхгүй тий. Тэгэнгүүт юу яг зарим хүмүүс ингээл подкаст сонсоол ингээл гүүж мүж явахдаа ингээл нэг өөр юм хийгээл яаж байгаа штэ. Тэр чинь оюун санаа чинь бас нэг өөр газар явчихад байгаа байхгүй. Харин тийм. Тэгэнгүүт одоо яг за нэг төмөр өргөлөө өчтөл та төмөр. За одоо мэдгүй нэг юм за скват хийлээ гэж бодъё л та. Тэнгүүд одоо тэр скват чинь яг хийж байгаа тасгал чинь яг ингээд яг энэ булчин руу чинь орох хэвээр гэл одоо нөгөө нэг багш ч юм уу ингээл видео үзчихвэл тэр хүн хэлдэг штэ. Тэгэнгүүт яг тэрийг үнэхээр би зөв хийж байгаа юм уу? За яг миний хийсэн суулцаа яг бүхс рүү орсон уу? Гуй руу орсон уу гэснээс тий. Уртлын булчин руу артлах руу. Тийм байдлаар нэг ингэж одоо цагтаа бас байх нь тэр чинь бас яг одоо хүн яадын нэг юм 30 минутаас 1 цаг тасгал хийлээ гэж бодъё л тоо. Тэнгүүд тэр чинь 30 минутаас 1 цагийн бясалгал хийчих жоох байхгүй. Тэр бас амар гоё. Тэнгүүд тийм утгаараа хүмүүс одоо тэр тасгал хөдөлгөөн тиймэрхүү спорт юмд ингээд донтоод идэх чинь ерөөсөө тэр яг өөрийн ингээд одоо цагт байлгаад байна шүү дээ тэр активити. Тэгэл тийм юм донтоод идэм байх гэж би бас ямар бодсон. Тэгээд яг нэг юм амьдралын реалитигаас нэг юм хэсэг хугацаанд тасарчаад ирдэг шиг санагддаг шүү. Тасарчаад амар гоё. Тэгээд ингээд буцаад реалити ирэхэд нэг юм шал өөр болцсон. Нүүрэнд инээд минь тодорчсон гэж үгцэн тий. Би одоо тэгээд тийм зориг тавиадлаа гэж юмд явах гэж байгаа шүү дээ. Тэгээд яг одоо бол реалитигаас тасраад байхас юм бол алгуу яг нөгөө юу хийх үү энийг яад юм бол гэд нэг жоох ангаалттай явж байгаа. Боломж чалга гэж. Тэг боломж чалгатай удахгүй гоё тасгалжуулагчтай болоод яг юу хийж байгаагаа нөгөө мэдээд эхлэхээр яг жинх нөгөө нэг бүхснийхөө булчин дээр анхаарлаа төвлөрүүлнэ гэж нэс. Тэгээ амар гоё юм биш үү тэр чинь ингээд амар оюун санаагаа гоё цэгцлээд юу хийгээд медитейшн хийгээд бясалгал хийгээд бонус давхар бие махбод. Тийм. Бонусд нь чам бүх салаар ашигтай байгаа сте тийм. Тэнгүүтээ миний хувьд миний дараагийнх нь бонус нь бас би зүгээр л гэрээсээ гарах нэг гоё амар гоё том ийм зүгээр амар ашигтай гэрээсээ зугтах. Тийм. Би одоо угаасаа нөхөртэй хэлсэн. За надад гэрээс 7 хоногт нэг 2-3 удаа гарах бүр шаардлага байна. Тэгээд тэр нэг айгу ашигтай. Тэгээ нөгөөтг чинь ч гэсэн намайг ёо тэг гэсэн тэгэхгүй бол нэг юм бүр нэг хүрлээсэн л харам нэг стресст гэл ингээл нэг хүүхд ялангуяа уйлал ингээл нойр морг хонс өдрүтчээ дарк бөгнөрсөн хар хүн л яваад байдаг. Нэг тийм бөгнөрсөн л нэг хүн нөхөр ингээл ажиллаас ирэнгүүт нэг аим шиг юм гэртээ сэгсээс нэг амар стрессээ яг цацах гал бэлдээл сууж идэг тийм. Нэг буруу хөдөлгөөх юм бол гэж гэлөө. Тэгээ нөгөө ч юм миний хажуугаар ингээл нэг дургууг нь хөрөчгүй хүн шиг гүүгээл. Тэгээд нөгөө би бас нэг подкаст сонсч ирсэн чинь тэрэн дээр нэг эмэгтэй тэгж байгаа байхгүй. Одоо ультрамарафонд гүйдэг хүн гэж байгаа байхгүй. Ультрамарафон ч одоо бүр амар зүгээр гүөхтэй биш бүр тэр чинь ингээд бүр амар экстрим штэ тий. Тэгэнгүүт ингээд тэр хүн өөрийгөө тэгж аахгүй ягаад би ультрамарафон гүөхч болсон бэ гэдгсэн чинь би ингээд яг одоо цагтаа байж чаддгүй ингээл байнгын л ингээл юмд санаа зовж ингээл эсвэл ингээл ирээдүгөө төлөвлөөл эсвэл өнгөрсөндөө харамсаал тий ингээ явж идэг хүн тэгэнгүүт ультрамарафон яг тэр ультрамарафоноос мэдэрж байгаа тэр өвдөлт гэж байгаа байхгүй яг тэр одоо ингээд зовлон ч одоо хашин зүгээр өвдөлт чинь угаасаа хүн өвдөхөөр угаасаа л одоо цагтаа байдэн шүү дээ яг тэр өвдөж байгаа шарах руугаа төвлөрдөн шүү дээ тэгэнгүүт ингээд яг хүмүүс чинь тэгээд нэг тийм сонин юм амар экстрим юмд дурлаад идэг чинь яг л тэр айдас өвдөлт гэдэг юм бол зүгээр л бүх бодлоос нь чөлөөлөд одоо цаг руу л тавьчирд юм байна гэж би бас яг амар бодсон байхгүй. Тэгээ би за надад яг тийм өвдөлт хэрэгтэй байна. Үгүй тэгээ тэр подкаст гэдэг бүр амар подкаст. Яг энэ зөвхөн ультрамарафоныхын тухай биш заяа. Тэгээ тэр эмхтэй ингээд ультрамарафон хийдэг гэдэг нь зүгээр ерөнхий мэдээлэл. Тэгсэн чинь өөрөө дараа нь бүр нэг яг нэг юм сексийн нэг тийм бүр амар тийм экстрим амар тийм сонин юмд дуртай болсон байгаа байхгүй.
Тэгээ тэр нь болохоор бас яг тийм юмтай холбоотой. Тэгээд яг яагаад би одоо ийм юм руу ингээд холбогдсон юм бэ гэ би ингээ өөрийгөө бодоод тахаар энэ бол яг миний ультрамарафоноос авдар мэдрэмжийг надад өгд юм байна. Яг намайг одоо цагтай байх гад гэж үү? Тий. Тэгээд тэр нь яг ямар төрлийн тэр нь амар сонио. Би тэрийг чам руу явуулъя заяа. Энд ярьж болохгүй юу? Энд ярьж болохгүй. Тэгээд яг би яг тэр хүний жишээнээс бас яг тэгж утсан. За тэгээл хүмүүс одоо ингээл бүр амар юм бүр амь насанд аюултай те. Одоо нэг юм фри соло гэдэг дээ штэ. Нөгөө одоо уулан дээр ингээ хад руу авирдаг. Тэгтээ одоо ингээ хад мад уул руу авирдаг хүмүүс чинь дандаа нэг юм бэхэлгээ дандаа юм уяа оосор юмнуудтай авирдаг штэ. Фри соло ч нь болохоор ингээ ямар ч уяагүй. Тэгэл тэр хүнд нэрээ үнэхэр хүл аллал бол тэр өндөр одоо уулнаас унаад үхэн штэ тий. Тэгсэн хэрнээ фри солоод хүмүүс донтдог гэж байгаа юм. Тэгэл яг тэр мэдрэмж за би одоо хөл алдтал юм бол үхэх юм байна гэд тэгээд тэр хүн чинь ингээд за маргааш юу хийж идэх үү гэж бодохгүй штэ. Зүгээр л би яаж хөл алдахгүй байх вэ? Би яаж тэгээ би их нэртэйгээ ямар хэрүүл хийх юм илээ гэж яг тэр уулан дээр ингээд байхдаа бодохгүй штэ. Тэгэл за хүмүүс ингээл экстрим юм донтд юм гэж би бүр яг бодсон. Одоо нэг экстрим юм руу орно. Миний найз зүгээр дасгал хөдөлгөөнийгээд кофе мофего ая тухтай л ус гэдэл наад асуудалтай гэж жоохон тий. Гэ наагуур нь ингээд одоо хөнгөн байгаа дээр нь шийдэрээ. Тэгэхгүй бол тэгээд бүр амар бит явж мэдэн шүү. Райныгаа бас харилж байна. Ер нь угсаа нөгөө нэг морь зөрөн дээр нь хүлж мүлж яхад янз бүрийн юм болчихоо. Тэгээ одоо цагтаа байх гээд. Одоо цагтаа байх гээд. Бид хоёр харин ингэдэг болцсон. Одоо нэг юм кофе, мофе одоо цагтаа байхын тулд юу эсийг л хийж штэ найз. Зүгээр юм хөнгөн дасгал хөдөлгөөн гараад гүүх мөөх те тэнгэр мингэр харах тэр навч мавч харах тиймэрхүү одоо юм бас арай зөвлөх гээд байна. Тий хөнгөн байгаа дээр нь асуудлаа шийдчихэрээ гэж гуйчна. Ямар амар юм гинт ярва. Гэхдээ харин өвдөлт мэдрэх гэснээр амар сонин секси сонирхолтой болсон гэстэй араас нь биглийг хатан даврах. Нэр би тэгээд нэр яг экстрим яана. За энийг би дараа яриа за гинт нэг мессеж. Юу. Гэхдээ нэр би бол экстрим спорт сонирхдаг хүмүүс би одоо амар сайн ойлгож байна. Тэгээд за найз нь экстрим руу орохгүй ядаж зүгээр нэг жимдээ булчингаа мэдрээл явчих. Булчингаа мэдрээл хаяа нэг райныг хүлчээл гэ. Тэгээд райныг хүлэхгүй штий. Би хүлээн штий. Өвдөлт мэдрэх хэрэгтэй байна гэдэг. Тий. Гэхдээ тэгээд райн ч ялгаагүй одоо цагтаа байж чадахгүй мэдгүй. Аав болсноос хойш нөгөө амьдрал дээр насрах, нуруунд дээр насрах амьдралын үүрэг хариуцлага үүрэгдсэн. Миний хоёр найз зүгээр хот руугаа нүгэд ирэх юм уу? Тэгвэл угаасаа нэг стресстэй гэдэг. Тий. Наана нэг уулын нөхөрт би нэг яачих юм бэлээ. Гэхдээ одоо тэгээд одоо цагтаа үсээгүй л тийм болчихно. Одоо хий. Би одоо цагтаа байхын үн цэнийг одоо бүр ингэж ясандаа тултал ойлгож штэ найз нь. Сте амар ойлгож. Одоо өөр ямар арга байна? Одоо өөр арга марга ярихгүй л одоо бүр яг экстрим болох гээд шүү. Өөрөө одоо энэ бүгдийн дараа юу ярьд юм бэлээ? Энэ бүгдийн дараа энийг гүйцэх юм байхгүй. Одоо нэг худлагаасаа гүнэрээ тэгэж орж ирэх чааш. Тэг гинт. Гой сонгодог хөгжим сонсоод. Сонгодог хөгжим тэр эмхтэн подкастыг би чамруу явуулна за.
Би ч анхандаа яг тэр ультра марафоныхаа тухай ярих гэж ингэж одоо тэр подкастыг эхлүүлсэн аахгүй. Тэгээ сүүлдээ бүр амар би бүр вау гэж тэгэл сонссон дууссан шүү дээ. Дуусна бас болчих чадахгүй сонсоод уу. Вау. Өөр юу вэ? Өөр сони юу вэ? Өөр нам 50 дөө. Яа энэ ангалтсан дугаар боллоо шүү. Slow living гэж юу яриад байгаа. За одоо сэдв рүүгээ эргээд оръё. Гинт хоолой мөнгө өртөгдөв. За. Сериусны ари болж өтер. Би тэгтээ ингэж бодсон. Slow living гэдэг чи одоо яг үндэ юу аваад байгаа байхгүй. Одоо яг манай Монгол нүүдэлч ард өмч бүр slow living-ийн бүр классик бүр slow шүү дээ. Тийм. Тэнгүүд одоо ингээд яг энэ нөгөө хотчлт гэдэг юм чинь өөрөө яг ингээд амьдралын хөвшлийг ингээд мангар хурдан болгоцсон. Тэнгүүд ингээд хүссэн энэ хүн төрөлхтөн чинь бүгдээрээ л ингээд нүүдэлч ингээд нэг юм сексэсэн эд юмнууд л байсан шүү дээ. Тэгэл сексэж явж байгаа л юун тэр илүү дутуу юм бодох тэгэл өдөр хоногоо болгоол тэгтээ ингээд амар happy байсан байгаа байхгүй тий. Тэнгүүд одоо ингээд нэг амар happy байдаг ингээд хүмүүсийн одоо улс эсвэл амар happy байдаг тийм юу гэдгэлээ овог аймаг энтер чинь тийм тосгон энтер чинь амар simple амьдралтай гэж байгаа байхгүй тий. Яг л мангар тийм slow амьдрдаг. Тэгэл ингээл тий яг амьдралын хамгийн чухал юм юу юм гэр бүл хоол унд тий. Яг тэр нөгөө нэг чухал гэсэн юмнууд та төвлөрөөд тэгэл Тийм энэ угаасаа яг энэ хотчлтын асуудал чинь л маш их дүрм журам за тэгэл энэ хот гэдэг чинь өөрөө ингээд ганц хүмүүс биш шүү дээ. Тэгээ энэ хотод чинь ингээд survive хийж амьдрна гэдэг. Монголын Улаанбаатар бол бүр ингээд экстрим л дээ. Одоо гараад автобусны буудлын дээр очиход автобус нь хэдээс ирэх нь ойлгомжгүй. Ер нь бол гэрээсээ гараад орой ямар байдалтай орж ирэх нь ямар ч юм төлөвлөх юм боломжгүй бүх зүйл асуултын тэмдэгтэй байх тусмаа л хүн чинь ингээл амар их стресстэй амар их юм бодолтой байгаад байгаа шүү дээ. Асуултын тэмдэг багасах тусмал хүн ингээд юмыг ингэж төлөвлөж болно, төлөвлөгөөнийхэн дагуу байж болно. Улаанбаатар чинь бүх юмнууд нь тэрнийхээ эсрэг. Одоо энд биш дээ хамгийн намайг ийм ядаргаатай байгаа юм нь яг ийм сонин хятадын зарим хотууд шиг болсон. Би сая нөгөө нэг хөх хот Хонконг орчоод Хонконгоос наашаа Шинжэн хот гэдэг ингээ яваад ирсэн штэ. Явган хүний зам дээр явган алхаж болохоо болцсон байсан байхгүй юу тэнд. Яг одоо энд тэгж одоо нөгөө баахан скутер тийм электрон дугуй скутер за тэгэл одоо энд чинь 9 шидэ эко байк юмнууд зүгээр ингээд тайван би mindfulness-ээ алхаж байхдаа хэмээр байгаа байхгүй юу? Би зүгээр л алхмаар байгаа. Гэсэн чи хажуугаар нэг юм ороод ирэх чи яаж одоо цагтаа байж тэрийг appreciate. Тэгэл тэнгууд ингээл юм дуурхахлаар л одоо хойноос хүн ирээл мөрөхөх гэж байгаа юм шиг санагтаал. Тэгэл урдаас ингэж яагаал. Ерөөсөө манай Улаанбаатарын явгууны зам чи өөрөө ямар амар саад бартаа юутэй вүлээ те. Гівгэнт байжсна зам нь дуусч муусчдаг. Шүү дээ. Гэхдээ тэрэнд чинь хүн алхаж болдог байхгүй юу те. Зүгээр яг алхаж байгаа хүмүүс бол учраа алхацдаг. Одоо нөгөө алхдаг хүмүүсийнх нь хажуугаар 9 бүсийн тим юмнууд гараад ирэхээр би хаана алхах юм? Би хаана алхах ёстой юм? Амар ядаргаатай болчихж байгаа байхгүй. Тэгээд юу ярин тийм ээ. Бүр яг алхах чинь уг нь бол хүн яг амар стресстэй. Тийм алхах чинь ер нь бол ингээд хүн бодлоо зэгцлэх бас яг тэр одоодоо байх одоо хүн одоо тавгүй мэдрэмжтэй байж байгаад алхаад л байхаар зүгээр болж молчдаг штэ. Уур муур хөрсөн бол тэр намддаг те. Ямар сайндаа тэр гарч алхна гэдэг чинь ингээ хүний амьдралд амар чухал юм байгаа байхгүй. Тэ одоо энд ингээд алхах боломжгүй болж байна. Маш нарийнхан явган үний замтай. Тэгээ тэр нарийнхан үнийхээ зам дээр яаж иж агаад ингээд хагарсан яасан эвдэрсэн зам дээр ингээ алхаад байж хахлаар уртаас нэг скутер хойноос нэг байк. Тэгэл ингээл тэдэр нь ингээл ядчихатал сигналтаал ингээл тэгэл тэрэн дээр ингээл 2-3-аараа суучин заяа.
Амар ядаргаатай би бүрст амар аноо. 2 Тийм. 2-3-аараа ингээд сунталтаа суучна. Тэгээ нэгнийх нь хөл мүл нь ингээд дэлгэгт залцаацсан ингээд явж байгаа штэ. Тэгэл хажуугаар нь явж байгаа. Тэр нэг юм нь эвдэрчдэг юм уу? Тэгэл ингээд ямар ч нэг юм орон зай байхгүй. Тэр бас амар хуур хургч юм. Тэгээ мэрэгэнтэй гадуур яг энэ амар амар зовлонтой. яалтчгүй амар чухал байгаа юм л та тий. Тэг хүн хичнээн ингээ гоё сайхан бай ингээд бодоод хажуунаас нэг юм ороод ирүүлсэн угаасаа ар гэдэм байгаас тий. Тийм шинжээнд чинь би бас ингээд алхаж ингээд чадаагүй байхгүй амар хэцүү. Би чи ингээд алхах дуртай хүн. Би юу алхачаал амьдэрдэг хүн. Тэгээд би нэг юу мөссөн юм палаж мөссөн ханцууныхаа энд нэг юм нэг юм уйдаг юм 2 уяатай. Тэгээ тэрийг ингээд уйчихлаар энд нэг юм гогцоо шиг юм гарна штэ. 2 уяа уйчихлаар тэгээд алхаад ингээд гадуур хот үдцсэн явж исэн чам амар их скутер тэр байк мопед запед энэ тэр юмнууд нь ингээд сүлжидээ яжсэн чинь хажуугаар зурсан тэр нэг мопед шиг юм ингээд миний тэр гогцсон юунаас ингээд орооцолтоод ингээд тэгээд тэр чинь ингээд энгийн хүнээс хурдан явж байгаа болохоор би тэрэнд ингээд татагдаад унах гад яа тэгэл шууд ингээд хамаг юм төгсчихөж байгаа байхгүй. Тэгээ бүр ингээд бүр шүү зүгээр аюулгүй ч явж чадахгүй. Тийм болж шүү. Тэгээ дараа нь ёо би бүр шинжээнд ингээд алхаж яагаад гэсэн ч хүмүүс нь юуныхаа газар доогоороо нөгөө метроны буудлаас буудал хоорондоо одоо метро гэдэг чинь газар доор хот штэ. Метроны стейшнүүд гэдэг чинь хоорондоо ингээд холбогдоод номын дэлгүүрээс эхлээд хувцсны дэлгүүр, хүнсний дэлгүүр, хоолны газрууд ингээл бүх юмнууд байж идэг шүү. Хүмүүс нь тэрвээр алхдаг гинэ. Газар доогуур алхдаг болсон гэж шүү. Бүр аимшигтай газар доор хот болсон юм тийм. Ямар амар. Тэгээ хөх хот бас тийм байсан. Тэгээ Улаанбаатар явах та. Йоо шал. Надад ихтэй амар заваа санагдаад байгаа ёо. Алхаж чадахгүй байна гэхээр л уур хүрээд байгаа. Тэгэл харин тэ одоо яг энэ хотчлт гэдэг юм угаасаа ингээд ер нь дэлхийд дахина одоо ер нь утгагүй коллапс хийн гэж би бодож байна. Энэ conspiracy theorist шиг юм яриад байхгүй. Гэхдээ ер нь бол манай нөхөртөө яг нэг тийм байнга ярьдаг байхгүй. Хоёулаа дандаа нэг юм нөгөө doomsday prepper юм хаашийн чигш нөгөө дэлхийн ертөнд сөөрнө. Тэгээ нөгөө баахан хоол унд юм ангава бэлтцээ. Тэгээд Ryan бас тэгээд идэх байхгүй. Одоо ингээд Америкийн ер нь ингээд улс төрийн дэлхийд дахин улс төрийн нөхцөл байдал мэдлээ. Ер нь эвгүй болоод байгаа шүү дээ. Одоо амар төлслөө үлээ ингэсэн улс төр ярьцтэй. Тэнгүүд одоо ингээд Трамп ингээд солиорол янз бүрийн юм гаргаал энэс тэгээ энэ Америк чинь тэгэл амар хүчрхэг улсуудын нэг учраас ингээд дэлхийд дахинд зүгээр Монголд хүртэл тэр чинь ингээд цаадлынхаа эффектээр ингээд нөлөөлж байгаа шүү дээ. Тэгж ингэж явсараад ингээд ер нь яг энэ 21-р зууны яг энэ өнөөдрийн яг энэ стандарт болсон амьдралын хэв маяг гэдэг юм нэг л өдөр үгүй болно шүү гэдэг нэг тийм мөрхөн гэл хүмүүс ярьдэн шүү дээ. Одоо яг нэг conspiracy theorist-ууд тэр нэг юм нэг тийм хол биш юм шиг санагтаад хүмүүс одоо намайг энэ Ари одоо хөдөө Америкийн Wyoming-д амьдраад бүр яг doomsday prepper болсон байна гэж бодох хэрэгтэй. Тэгтээ ингээд би Улаанбаатарт байсан ч би тэгж боддог байсан аахгүй. Тэгэнгүүт ингээд манай нөхөр өстөж аахгүй. Яг үндэ ингээд дэлхий дахинд ингээд амар том 3 дугаар дайн гарах ч юм уу мэдгүй одоо ингээд геополитикийн амар том ингээд асуудлууд гарахад яг үндэ хамгийн гоё байх боломжтой газар бол Монголын хөдөө штэ гэшнээс тийм штэ. Юу болж байгаа хамаагүй. Тэнд бол ингээд ийм тархмал нэг дор олон хүн байхгүй. Тэгэнгүүт ингээд угаасаа дэлхийд дахинаа нэг ийм бүр нэг тийм том ийм тренд ч юм уу одоо хаашаа нэг тийм болоод байгаа шиг. Одоо ингээл ковид гэл хамгийн сүүл дэлхийд дахинд болсон хамгийн амар том зүйл бол угаасаа ковид нь шүү дээ. Дэлхийн бүх улс өртсөн. За тэгээд ковидос болоод хүмүүс чинь яг ингээд бидний ер нь өнөөдрийн амьдрал яг утга учиртай юм уу? Ер нь бид нар яг яаж амьдраад байгаа ингээд яг өнөөдрийн ингээд 21-р зууны системийг ингээд жоохон question хийж эхэлсэн шүү дээ хүмүүс амар олон хүмүүс. Тэг ер нь тэгээд тэрнээс болж амар олон хүмүүс ковидын дараа ингээд бүтэн цагийн ажилласаа гарсан. Тэгэл одоо ингээд ер нь ажлын байр гэдэг юм чинь ингээд шал өөр болох гэдэг шүү дээ. Одоо ингээд заавал 8-9 цаг ингээд офис дээр 7 хоногийн 5 өдөр ингээд сууж идэг. Одоо ийм компани одоо 10 жилийн дараа байх уу мэдгүй. Тэгэнгүүт ингээд
яг энэ трендээ дагсан чиг ингээд хүмүүс амар хөдөө нүүж байна. Тэгэнгүүт одоо яг манай энэ байгаа газар чинь бид хэд нөгөө Америкийн Wyoming мужийн Jackson гэд газар байгаа байхгүй. Тэгээ Jackson чинь өөрөө ингээд жижигхэн таун. Тэгвэл Америкийн яг энэ хөдөө ийм таунуудын нэг байсан. Тэгтээ ингээд амар ийм national park энтертэй орох амар нөгөө байгалийн үзэсгэлэнт газар ихтэй газар байдаг учраас жуулчд яг ирдэг гэсэн. Тэгтээ ингээл нутгийн яг л ингээл хүмүүс амьдардаг гэсэн. Тэгсэн чи яг ковидоос хойш яг энэ хав ингээд бүр амар бүүн болцсон гэдэг байгаа байхгүй. Тэрний яасан гэсэн чинь одоо яг нөгөө хүмүүс ингээ хотоос дөрвөж эхлээд одоо тэгээ мөнгөтэй чадaltaй хүмүүс нь яг энэ хөдөө рүү нүгээд тэгээд хөдөө рүү нүүхтэй мэдээж мөнгөтэйнүүд нь бол тэгэл хамгийн гоё байгаль уулстай газар л унал авч байгаа шүү дээ. Тэгээд энэ хавийн ингээд үл хөдлөх хөрөнгө юм бүр зүгээр тэнгэрт тулцсан гэж байгаа байхгүй. Тэгээд одоо яг энэ хаваар амар их тэр бунтнууд ингээд Америкийн ер нь одоо нөгөө Kim Kardashian энтер чинь нэг юм морь зэр унтсан хүмүүс гэсэн чинь Монгол тэрэлжид ирсэн байна маяг нэг зураг нэг хэсэг фэйсбүүкээр явуулсан шүү дээ. Тэр чинь яг энэ Wyoming-ийн бас энэтэйс нэг холгүй нэг бас таунд байдаг гэж байгаа байхгүй тэдний газар нь. Тэнгүүт ингээд одоо яадын устр дэлхийн ертөнцийн байдлыг үтлэхэд баячууд нь тэгэл сайхан хөдөр үгээ өөрсдийнхөө газар руу явчих гээд байгаа байхгүй. Тэнгүүд яг нэг юм одоо яг ингээд хүн төрлөخت нь яг нэг юм ерөнхийн нэг юм ингээд өнгөрсөн ийм одоо газрын зургийг ингээд төөрөг зургийг гэх юм одоо ямар зураг гэх юм одоо бүр таймлайныг ингээд харах юм бол угаасаа бүгд ингээд энэ тэнд тархмал ингээд хөдөө амьдралаар амьдардаг байжгаад тэгээд ингээл ажил төрөл ингээл хажуул төрчл хөгжөөд бүгдээр энийг газар руу төвлөрөөл одоо бол ингээ хотчлт хот гэдэг чинь баг мэдгүй бүр ингээ дээцэхтэй тулаад байгаа юм хайшин тий. Одоо яг чиний саяны ярьдаг тэр скутер газарт орох хот мод гэдэг чинь бүр мэдгүй бүр яг тэр next level болчиход байгаа байхгүй яг тий. Тэнгүүд одоо энэ одоо ингээд бүр мэдгүй тесрээд одоо ингээд бүгд одоо хөдөө нөх юм хайшин мэдгүй эсвэл одоо ингээд энэ өвчм одоо юу гэдэг энэ муухай дайн бөмбөгдөлт одоо энэ муухай юмар энэ хүн ам ингэж цөөрөх юм уу яах мэдгүй би бол мэдгүй нэг манай нөхөр нэг тиймэрхүү амар юм философи амар юм дип юм бодоод тэгээд ингээл яг яваад эцэст амар муухай амиал бодд юм байна гэдэг шиг тэгэл ингээл за өөрсдөө ингээл эрүүл аюулгүй тэгэл хүүхдэл эрүүл аюулгүй байх хэрэгтэй юм байна гэд боддог болохгүйдээ тулвал та гурав ирээд сайхан хөдөөний малчин болоод амьдарч штэ. Хөдөөний малчин ч яхав те. Америк бүрийн Трамп дургуур гэдэг үйл тэгэл сайхан очно гэсэн. Тэгээд би бас сая нэг хөдөө 100 явхад нэрэл яг тийм байгаа байхгүй. Одоо бидний ингээл хотод байж байгаа ингээл бидний стресстж байгаа зүйлүүд одоо өчүүхэн гэх нь хаашаа гэхдээ юм аюу юм ойрхон юмд өнөөдрийн уулзалт оройны тим юм маргаашийн дедлайн нөгөөдрийн тим юм гэд ингээд амар шахуу тэгэл тэрийгээ ингээл дуусгаал фүү гэл ингээл дараагийнхаа юм руу ороод пүн гэл дараагийнхаа юм руу ороод ингээл одоо нэг юм тим байгаад штэ одоо тэрийг би хийсэн ч хийгээгүй ч бас нэг тийм амар том ялгаа өөрчлөлт тим юм байхгүй одоо би ямар нэгэн зүйлийг ингээд хийсэн ч дэлхийд амар том өөрчлөлт гарахгүй тийм юмн дээр л ингээд өдөр тутам цаг тутам ингээд стресстэй л ингээд байж штэ ер нь бол тэнгүүд сая хөдөө очиод ингээд анзаарангууд тэнд хөдөөний хүмүүс яагаад хөдөө байгаа хүмүүс стрессдэггүй гэхлээр стрессдэг гэхдээ стрессдж байгаа зүйл нь айгу холын юм байгаа байхгүй тэр чи ингээд 100 байгаль цагаагаар сайхан байлаа. Мал идэн сайхан байлаа. Зуршилхандаа очиод нөгөөд очсон байлаа. Одоо намрын зүйлтэй л стресстэй. Гэхдээ тэрийг стресстэй дах шаардлагагүй хадлан юугаа авдаг газартай байлаа. Тэгээл наадмын дараанаас хадлангаа бэлтгэн ингэн гэд юм хийгээд чаддаг юмдаа цаг нь болохоор хийчих тэр юмыг л төлөвлөнө үү гэхээс биш тэнд одоо айгуул амар юм байгалийн гамшиг болохгүй л бол өдөр тутам бол ингээд маш сайхан тайван л өнгөрч байгаа хгүй. Гэхдээ маш их шаргуу ажилдаг. Тэд нар бол амар ажилдаг. Өглөө тэд нар чинь 5 гэж босоод үнэ малаасаа тэгжээж тэр өдрийнхөө өрөм тарахтай байна тий.
мал маллна гэдэг чинь маш их хөдөлмөр шүү дээ. Амар хөдөлмөр. Тэгээд тэрийг ингээд хийж байгаагийнхаа бас ингээд үр шимийг альгуу сайхан эргүүлээд юм 50 байдлаар хүртэж байгаа юм шиг санагдаж байгаа байхгүй. Бид нар болохоор энд ингээд би бас хөдөлмөрлөө л байна. Гэхдээ ингээд for what те. Тэгэл яг нэг банкны зээлнээс нөгөө банкныхаа зээл рүү ингээд өдөр тутам стресстэй л ингээд байж байгаа шүү дээ. Йой, заац нүүлээ наацсан. Хоёлаа энэ подкастер аягүй хүмүүсийг мотивацжуулъя. Яг уу би одоо ингээд яг нөгөө амар завгүй амьдралаар амьдэрдэг байх та. Айгүй бас амбицтай, хурган амбицтай ар байлаа шүү дээ. Бас хурган дэлхийг өөрчлөнө. За дэлхийн хайшин тий. Ядаж эхлээд ингээд зүгээр ядаж тий нэг юм хурган ингээд нэг юм одоо мэдгүй юм хийж байгаа салбартаа ч гэдэм үү тий. Одоо эсвэл Монгол улсынхаа нийгэмд ч гэдэм үү хүүхэн хувь нэмэр оруулчих тий. Гэл бас айгүй тэгэл бас ярьж мараад бас тэтгэлэг аваад ямар их сурсан үг нэг шнэс. Тэгсэн чинь одоо slow living ингээ хөдөө очсон солиорч сууж ингээд тэтгэлэг өгсөн хүмүүс уурн өрхөхтэй гэж. Тэгтээ би яг ингэж боддог ус байхгүй. Одоо ингээд хөдөө ингээд айгүй амар тайван өөрсдийнхөө ингээд амьдралаар амьдарч байгаа хүмүүс одоо ингээд яг юунд л амьдраад байгаа. Энэ хүмүүс яг юунд contribute, юунд ингээд хувь нэмэр оруулаад байгаа. Ягаад энэ хүмүүс ингээд зүгээр л өдөр хоногоо аргацаагаа яваад байгаа гэж би боддог байсан юм. Тэгээ би одоо бол яг намайг ингээ хүмүүс гаднаас харуул би яг тэгж л амьдарч байгаа. Би яг үндэ ингээл тэ амар хийж бүтээгэл нийгэмд хөрөнгө оруулаад алаад байгаа юм бол байхгүй заяа. Тэгтээ би ингээд яг мэдээж ингээ жоох хүүхэдтэй байна. Тэгтээ нэг юм яг үнэхээр ингээд хийж бүтээгээд ингээд нийгэмд хөрөнгө оруулалт тэ чадах хувь нэмэр оруулах гэж ярьдэн штэ. Тийм юм ингээд яг одоогор бол хийгээгүй ч гэсэн ингээд ерөнхийдөө ингээд юмнуудаа тодорхой болгоход нь яг энэ удаан амьдрал гэдэг юм бол илүү бас нөлөөлөх юм байна гэж би бодсон. Тэгэхгүй бол ингээд амар бизи амьдарч байхдаа нэг л ингээл амар завгүй бистэй нийгэмд ингээл хөрөнгө оруулна. За ингээд тэ өөрчлөлт гаргана. Тэгээд яг тэр нь яг юу вэ? Яг тэргээ тодорхойлцсон ингээд яг тэрнийхээ төлөө үнэхээр зүтгээд ингээд амар завгүй амьдралаар явдарч байгаа мангар хүмүүс байгаа. Гэхдээ миний хувьд бол нэг юм төөрөгдсөн юм шиг, яг нэг юм зөв ч юм хийгээд байгаа юм шиг, буруу юм ач хийгээд байгаа юм шиг. Нэг тийм байгаад байсан. Тэнгүүд одоо ингээд яг ингээл нэг гэр бүлтэй яг ингээд яг өөрийн хувьд нөгөө гэрээсээ төрөөс гэдэг те ядаргат тэрэн шиг одоо нэг ихний ээлжинд би ингээд те жоох хүүхдтэй одоо ингээд яг гараас гаргачаад одоо жинхэнэ тэр нөгөө нийгэмд хөрөнгө оруулалт. Гэхдээ заавал нийгэмд хөрөнгө оруулалтаа хийгээд ингээд хийж бүтээхэд бол хотод амьдрах шаардлагагүй мэн гэдгийг бол би амар сайн ойлгосон. Тэгээд одоо амар инээдтэй манай нөхөр нэг юу үздэг гэсэн хэвхэв. Нэг YouTube channel ингээд байнга үздэг байсан юм. Тэгээд тэнд болохоор нэг юм эхнэр нөхөр хоёр бус яг ийм удаан амьдралаар амьдардаг хоёр Америк Аласкад амьдардаг. Тэгээд тэр хоёр болохоор ингээд зүгээр л ингээд өөрсдийнхөө амьдралын YouTube видеонуудыг хийдэг. Гэхдээ тэр нь амар их үздэг заяа. Тэгээд тэр нь болохоор ингээд Аласкач амар цастай ингээд ер нь айгүй тийм экстрим газар шүү дээ. Гэхдээ яг ийм аутдор ертөнцийн хүмүүс юм ба бараг диваажин гэх юм уу. Тэгэнгүүт ингээл зүгээр ингээл ногоо могоогоо өөртөө тариал тэгэл ингээл махцахаа ингээл өөртөө боловсруулаад ногоо могоог ингээл таршлаал ингээл тэгэл ийш тийш ингээл кемпинг хийгээл хоёр нохоотой тэгэл дөрүүлээ яваал цас масаа ингээл өөртөө гараараа ингээл цэвэрлж мэвэрлээл тэгснэ ингээл мөсдөс цоолсноо загас барьж мэрээл цаа бүр яг нэг тийм түүгээрээ хоол хийж идэл тэрийг ингээл видеон дээр ярьж мараал заяа. Тэгээ ингээд би чинь яг нөгөө нэг ид ингээл амар ингээл ста хийж бүтээн ингээл тэгсэн. Тэгээд Райн болохоор ингээд угаасаа анханасаа нэг тим ингээл амьдрал хийх маяг амар дуртай. Тэгээ би болохоор наа хоёр хүн чинь тэгээд яг ингээд бусдад ямар хэрэгтэй юм хийж байгаа. Энэ хоёр бусдад яаж тэгвэл нийгэмдээ энэ хоёр яг ямар хувь нэмэр оруулаад байгаа. Гэт ингээд би ингээд амар шүүмжлээ. Тэгсэн чи Райн энэ хоёрын видео хийгээд энийг ингээд амар олон хүн үзээд ингэснээрээ энэ хоёр энэ хүмүүст те ингээд зүгээр л завгүй амьдрал ингээл одоо яг жинхэнэ нөгөө яг юуны төлөө амьдраад байгааг нь мэддэхгүй
ингэж яваад байгаа чинь ер нь зөв юм уу буруу юм уу те би яг хүссэн амьдралаараа амьдарч байгаа юм уу гэдэг тийм бодлыг тэгвэл төрүүлж штэ гэж байгаа байхгүй. Тэгэхээр нэр чимчгөөж гэж. Тэнгүүд одоо тэр хүмүүс чинь нэг юм одоо нэг контент бүтээгээд байна шүү дээ. Тэр контентоор ингээд нэг мессеж илгээгээд байна шүү дээ нийгэм рүү. Тэрнгээрээ бас бүтээгээд байгаа юм байна гэж би одоогийнхоо ингээд сэтгэхүйгээр бодож байгаа байхгүй. Яг тухайн үед бол би гээл энэ нэг 2 мингээл нэг ногоо могоо дараал тэрийг идэлин яг үндэ хинт хэрэгтэй. Тэгээ энэ хоёр тэгээд яг энэ ядуурлыг яаж бууруулж байгаа гэж төсөөлсөн. Ядрагаатай тий. Тэгэнгүүт ингээд яг хөө тийм амар амбицтай бол байсан би хэсэг. Хэсэг үү. Залуу халуун наснд. Тэгмүүд одоо яг хөө амбиц маань одоо ингээл амар юм тайван ингээл амьдраад тэгсэн чи амбиц эго гэдэг юм маань ингээд арай багасад ирд юм байна. Тэгээд тэгтээ бас стил тэгээд нэг хурган чадхаараа нэг юм хийж бүтээн гэдэг хүсэл маань бол ундраагүй. Тэгтээ ингээд хөдөө мөдөө ингээл юм удаан байснараа илүү тэрнлүүгээ ингээд төвлөрөх боломж гарах юм болов уу гэж найдаж байна. Одоо тэгээд let's see. Тэгээд одоо амар завгүй амьдарч байгаа ингээл амар гоё ажил хийгээл ингээл явж байгаа хүмүүс бол юм удаан амьдрал юм хийж бүтээх юм их байна те. Ингээд тэгээд тэрийг бол үгүйсэхгүй одоо миний бодлоор хүн болгон удаан амьдрах албагүй шүү дээ. Тийм хүн болгон зүгээр өөрийнхоороо л амьдрна. Тэгээд тий яг өөрөө яг ямар хэмнэлд татагтаад байгаа яг ямар хэмнэлээр яаж амьдрвал би илүү аз жаргалтай юм тогтуун те ингэж амьдралаа enjoyд чадах юм бэ л гэдэг юм байна л гэж бодож байна дөө. Тийм. Түүнээс биш ингээл хурдцтай ингээл яаж байгаа нь буруу эсвэл ингэж байгаа нь буруу гэж аль нэгнийхэн талд ороод тэгж байгаа юм байхгүй. Зүгээр маш олон одоо нийгмийн тавьдаг стандартаас өөрөөр амьдарч болох маш олон хувилбар байгаа. Тэгээд альгээр нь одоо янз бүрээр 5 жилээр өөр ч амьдарч болно тий. Ингээд байж яснаа. Яг амьдралын мөчлөг. Тийм мөчлөг тэр юм да. Заримдаа амар бизи байж байгаа, заримдаа удаан байж болно. Юу гэдэг. Тэгэл ингээл айгүй ингээл тайван удаан ингээл байж яснаа. Гів гинтэл ингээл өөрөөр амьдрахыг хүсээл тэгэж бас болно. Яаж ч болно хамаагүй. Тэгээ хамгийн гол нь зүгээр чи яамаар байгаа юм бэ гэдгээ бас ингээл хүн болж төрөөл заавал нэг нийгмийг өөрчлөөл энэ нийгэмд хэрэгтэй юм бүтээгээл тэгээд ах шаардлага бол бас байхгүй шүү дээ. Хүн болгоны бас нэг амар тийм үүрэг биш. Зүгээр л өөрийнхоороо хүнд ч танихдахгүй, хүнд ч мэддэхгүй зүгээр л тэр хүн аз жаргалтай байж болно шүү. Тэр чинь бүр амар атаархмаар юм биз дээ. Тийм. Ямар ч хувь нэмэргүйгээр хувь нэмэрч гэж. Тийм. Ядаргаатай тэгээ заавал нэг юм хүнд хэрэгтэй хүн байж байгаа, нийгэмд хэрэгтэй хүн байж байгаа гэдэг тийм. Гэхдээ надад бас нэг тийм комплекс байд юм аа. Тэгээд яг хөө би одоо заримдаа нөгөө нэг жоохон ингээл зөвхөн ээж гэдэг айдентитэй хүн болцсон юм шиг ингээл жоохон стресстэй гэсэн шүү дээ. Тэгээд тэр чинь яг тэр ихгүй. Би заримдаа би тэгээл ингээл мэдээж би ингээд амар том хөрөнгө оруулалт бол би хүүхдтэй хийж байгаа, хүүхдийнхаа ирээдүйд хамт байснараа. Тэгтээ би ингээд яг нийгэмд ингээд ямар ч хэрэггүй хүнч болсон юм шиг нэг тэгж үе санагтаад идэг гээд. Тэр чинь айгу бас хэцүү зовсонтой билий. Тэгээд тэрнээс чинь аврагддаг юм чинь тэгээд яг ингэж жижигхэн төсөл шүү дээ. Тэрийгээ бодчихвол тийм. Заац би ч бас нэг хэд ч хэрэггүй навш шүү гэж бодож модоод. Харин тийм. Би сүүлийн үед нэг жоохон тэгж бодогдсон юм. Азар энэ жил нэг 2 аялал зохиохоор болсон. Компани дээр. Тэгээд өөрсдөө байж чадахгүй болохоор нөгөө өөр хүмүүст даатгаад явуулж байгаа. Тэгээд ганц нөгөө дотроо бодож байгаа юм. Яг хөө ингээл тодорхой хэмжээний нэг жижигхэн ашиг бол олж байгаа. Гэхдээ нэг амар их мөнгө бол олоогүй. Гэхдээ яг гол утга учир нь одоо нөгөө нэг тайгад хойшоо нөгөө цаатангууд руу тайг руу нөгөө манайх аялал зохиодог. Тэгээд тэнд нөгөө байнга аялал зохиохороо хамтардаг нөгөө айл байдаг. Тэгээд тэр хүмүүсийн хувьд бол одоо энэ аялаас орж байгаа орлого бол энэ тухайн жилийнх нь хамгийн том орлогуудынх нь нэг. Тэгэнгүүт ингээ аялал зохиогоогүй байснаар тэр хүмүүс ингээд амар том орлого нь байхгүй болчих жоохоо. Тэгэл за өөртөө амар мөнгө олоод алаад байгаа биш ч гэсэн ядаж ингээд бусад хүмүүс ингээд цалин орлоготой
болгож байгаа юм да гэсэн ингээд мэдрэмж маань амар гоё байгаа. Тийш дээ. Тэгээд бас Монголыгоо яг тэр одоо тайгын хүмүүсийн амьдрал ахуй юмнуудыг ингэж бас урд хожид сонсоогүй тийм хүмүүстэй амар гоёор танилцуулж штэ. Тэгээд тэр хүмүүс ч бас Монголд ирээд буцахтаа гой сайхан сэтгэгдэлтэй. Тэгээд тэр нь аюу үнэн тий нэг юм буудлаас буудал ресорт ороод ах биш. Тэгээд тэр хүмүүс ч гэсэн амьдралынхаа туршид мартахгүй амар гоё аяллыг хийгээд тэрэнд тусалсан манай нэг тайгад байдаг тэнд байдаг ах эгч нар ч гэсэн бас гоё орлоготой болоод тэгээд тэрийг хийгээд та хоёр ч гэсэн гоё хаппи болоод гоё юм шүү дээ. Гоё юм хийгээл амьдраад байна шүү дээ. Харин тийм бас тэр хүндээ бас нэг хүнд хэрэгтэй юм хийгээд байна. Тийм хийлгүй яа хийж аа. Яг ийм хүнд хэрэгтэй гэж боддог юмнуудаа ингээд бодоо тэрэндээ л яг гоё талархаад тэгээд өөрийгөө жоохон магтах хэрэгтэй юм шиг байна лээ шүү. Харин тийм. Харин тийм. Би тэгээд нэрээ яг ингэж бодсон аахгүй. Төрөн чи яг тэгсэн штеп. Одоо ингээд амар олон амьдралын ингээд модулууд байгаа. Тэгээд заавал нэг тэг ингээд нэг ерөнхий тренд болцсон ч юм шиг одоо сошиал яг хүмүүсийн ингээд хамгийн түгээмэл ингээд амьдралын хөвчлэр л амьдрах хэрэгтэй юм шиг тэгэл тгийж чадахгүй бол нэг юмнаас дутагдсан юм шиг ингээд байгаад байж болохгүй гэдгийгсэн штеп. Тэгээд би яагаад нөгөө энэ сэдвэр бас дугаар хий гэж санаа орж ирсэн гэхээр нөгөө яг сүүлийн дугаар дээр Чимкет хоёр нөгөө яг сургуулийн тухай тэгээ яг нөгөө хүүхдүүдийн боловсролынхаа тухай ярьсан шүү дээ. Тэрэн дээр чи яг тэгсэн шүү дээ. Одоо яг сүүлийн тэр дугаарын подкастын дугаарын нөгөө сүүлийн хэсэг дээр нь та хоёр ирээдүйд хүүхдээ яг ямар хүн болоосоо ямар үнэт зүйлтэй хүмүүс байгаасаа гэж хүсэж ийн гэдэг дээр чи ингээд яг ингээ өөрийнхоороо хаппи амьдарч чаддаг юмнаас ингэж дутцсан мэдрэмж ингэж авахгүй ингээд яг өөрийнхөө амьдралыг зохиогоод амьдраасаа гэдгсэн шүү дээ. Тэгсэн чинь надад шууд яг энэ сэдв ингээд амар толгонд бууж ирсэн байхгүй. Тэгээ яг энэ сэдвэр нэр яриаг юм биш дээ. Энэгээр ярих хэрэгтэй байна гэдэг. Тэр тэгээд амар том зориг тий. Би бас яг тэгж амьдарч чадах болов уу чадж байгаа билүү гэж бас эргэлцснэ. Тэгээ одоо яг яг уу ингээл ганц бие ээжүүд бол ингээл маш илбэгэл байна л та. Гэхдээ эн чинь бас ингээд нэг юм яг үнэндээ нэг юм нийгмийн юунд болохоор нэг юм сондгой мэдрэмж төрүүлээд идэг байхгүй юу? Яг хүүхдтэйгээ ингээ хойлоо амьдардаг гэт тэгэхээр нэг юм яг юм одоо энгийн гэр бүл гэх юм уу? Одоо нэг юм хүүхэд аав ээжтэйгээ нуклеар тийм гэр бүл биш болчиход байна шүү дээ. За тэгээд тэрнээс цааш одоо магадгүй би ингээд миний ирээдүйн амьдралд ингээд дахиад би нэг хүнтэй хамт амьдрна гэх юм бол тэр чинь бас шал өөр зүйл байгаа байхгүй юу? Тэр хүн хүүхэдгүй хүн байх юм уу? Эсвэл магадгүй бүр хүүхэдтэй хүн байх юм уу? Мэдгүй. Тэгээд би хин нэгэнтэй гэрлээд би дахиад хүүхэдтэй болох юм уу үгүй юм уу бас мэдгүй. Тэгээд тэр чинь тухайн үедээ шийдэгдэх асуудал шүү дээ. Түүнээс би бол одоо дахиж төрөхгүй ч юм уу. Эсвэл би ямар нэгэн байдлаар яаж жаад нэг хүүхэдтэй болно ч гэдэг юм уу. Аль талданч байдгүй болохоор зүгээр хаяа ингээл нөгөө нэг ирээдүйн амьдралаа төсөөлнө шүү дээ. Маш романтикаар өстой гайхамшигтай хайр сэтгэлтэй уучраал ингээл хөөх гээл байна гэж нэг бол төсөөлнө. Нэг бол жоох юм хөрсөн дээрээ буугаад төсөөлнө. Зарим юмыг жоохон логикоор бодно те. Тэнгүүд одоо миний ирээдүйд байх тэр партнер бас энийг амар сайн ойлгосон хүн байгаасаа гэж хүсдэг байхгүй. Яг юм нийгмийн стандартад байсаар ирсэн байдаг тийм гэр бүлийн зохион байгуулалт энэ ч ерөөсөө биш байхгүй. Яг түгээмэл хайрцагнаас гадуур сэтгэхгүй болохгүй болчих гоо. Яг тэр нэг юм нормал гэдэг ч юм уу одоо юу ч гэдгийг тийм одоо гэр бүлийн динамик тогтолцоо манай гэрт үүсэхгүй штэ. Гэхдээ тэр нь юм токсик муухай гэсэн үг биш штэ. Тэгээд тэрэнд ингээд өөрсдийнхөө одоо тэр хэрвээ өөр байна. Тийм тэрэнд маш юм зоригтойгоор, итгэлтэйгээр өөрсдийнхоороо гэр бүлээ гоё дизайнлж чаддаг те тэрийг гоё ингэж бүтээж чаддаг тийм хүн л байх. Тийм хүнтэй л угаасаа би хамт байж чадах байх
гэж бодоод байгаа байхгүй. Тэгээ эн чинь ингээд хоёр хүн хоорондоо сууна гэдэг чинь зөвхөн тэр хоёр хүний асуудал биш шүү дээ. Яг үнэндээ. Хайр сэтгэл бид хоёр л бие биендээ хайртай байвал бусд нь хамаагүй гэдэг чи одоо 20-од насны бодол шүү дээ. Гэтэл одоо чи ингээд бид нэр 30-аад насны тэр чи үгүй шүү дээ. Хоёр хүн сууна гэдэг чинь тэр хоёр л хүний асуудал биш. Тэр хоёр хүний одоо ийм маш олон ийм хүмүүсийн асуудлаас гадна би чинь болохоор өөрийнхөө пакэжтэйг очих хүн шүү дээ. Энд чинь ингээд тэр хүн магадгүй бас тэгж ирэх юм бол эн чинь маш олон хүний асуудал болж байгаа байхгүй юу? Тэгээ энийг айгүй юм гоё чөлөөтэйгээр зарим юмд бүр үнэхээр гоё зориг гаргаж тэгэж юм хандаасаа гэж амир юм боддог. Тэгэхээр угаасаа л одоо миний урд байгаа одоо өдөөс ирж байгаа тэр ирээдүйн бүхэл тэр цаг үе л нэг тиймэрхүү байдалтай байх болохоор яг бас мэрэгнийг маш гой зоригтой амьдраасаа гэж амар хүсдэг байхгүй. Одоо юу ч байж болно, хин ч байж болно, юу ч хийж болно. Одоо юу ч хийхгүй ч байж болно. Гэхдээ тэр нь ийм одоо амар гой хиппи амьдарч болно тий. Хин нэгэнд ийм хин нэгэнд хор хөндлөлттэй бишээр одоо хүн юу ч хийж амьдарч болно шүү дээ. Тэгээд хийж байгаа юмдаа л үнэхээр өөрөө тэрэн сэтгэл хангалуун аз жаргалтай байгаа бол тэрвэрэл байгаа л одоо хин нэгний төлөө биш, хин нэгэнтэй уралдаж байгаа биш. Тийм биш байгаасай л гээл одооноос бас амирх боддоо шүү дээ. Тэгэхгүй бол одоос яг сургуульд ороод эн чинь ингээд сургууль гэдэг чинь бас айгүй юу юм аа. Янз бүрийн хүүхдүүд байгаа шүү дээ. Тэнгүүт ингээл одоо мэрэгний ярьж байгаа юм нь ээж манай ангийн тэр нэг хүүхэд гар утастай гээл тэгж аа л гэж байгаа. Тэнгүүт одоо дахиад одоо бид хоёр уурт гарч байгаа. Мэргэн гар утасгүй байгаагаараа фоморхгүй юу л байхгүй тий. Тэгэл одоо мэрэгнийг бол би тийм ойрын ирээдүйд бол гар утастай болгоно гэж бодохгүй байгаа. Шаардлагагүй хэрэггүй болохоор. Гэх мэтчлээ ингээл нөгөө нэг одоо нэг юм жоохон өөр байна. Одоо хүчээр би ингээл мэрэгнийг өөр байлгах гээд байгаа биш шүү дээ. Гэхдээ миний хүүхдэд хүмүүжүүлдэг арга барил бас нэг өөр хүмүүжүүлдэг арга барилаас өөр байж болно шүү дээ. Тэр нь одоо ингээд одоо мэрэгнийг л амар юм хатуу чанга гараа арч юм уус бол юмнуудыг хориглоод тэгээд байгаа биш. Зүгээр юм тохиромжтой насанд нь тохиромжтой зүйлүүдтэй л байлгахыг гэж бодоод байгаа бол одоо яг энэ нийгмийн юун дээр бас жоохон өөр болчиход байгаа байхгүй юу? Тийм шүү дээ. Тийм. Гэхдээ яг одоо ингээл хүүхд угаасаа ингээл янз бүрийн үеийг туулна шүү дээ. Үеийг давна шүү дээ. Насны. Тэнгүүд одоо өсвөр нас чинь бүр хэцүү шүү дээ. Ингээл яг л нөгөө нэг нийгмийг дагаал яг ингээл бусдтай адилхан хүлээн зөвшөөрөхдөггүй л дээ. Нэг өөр байвал нэг юм бүлид болчих гэж байгаа юм шиг тий. Тэгэхээр мэдээж тийм үеийг давах бах. Гэхдээ ерөнхийдөө ингээл одоо л чи тийм бодолтой тэгэл угаасаа мэрэгний ээж тиа гэдэг ч одоо хэм билээ. Тэгэнгүүт одоо тийм хүний хүүхэд тэгээд амар нийгмийн нормод агаад амьдрахгүй бах уу минь. Санаа зовтгүй гэж. Санаж явбал бүтэндээ гэдэг шиг. Угаасаа тэгэл тэгж л бодож байгаа бол угаасаа тэгэл хүүхдүүд одоо нормоо дагаж яваад аз жаргалтай байвал бас окей. Заавал ингээл нэг юм бусдаас өөр онцгой содон өөр байлгах гэдсэн юм бол алгалтаа. Яг юм нормоо дагаад яг үнэхээр ингээд амар гоё ингээл хийдэг ажилдаа дуртай, өглөө босоод ажилдаа аваад орой ирээл тэгэл ингээл яг л юм нөгөө нэг юм нийтлэг тийм аз жаргалтай байна уу гэдэг шүү дээ. Тийм амьдрч байвал тэгэл окей шүү дээ. Тийм биз дээ. Би бол бас яг нөгөө хоёр чимхэд хоёрын нөгөө подкастыг сонсоо би бүр ингээд хажууд нь ороод суугаад юм ярьж байгаа юм санагдсан гэдсэн шүү дээ. Би тэгэл хоёр яг нөгөө хүүхдээ ирээдүйд ингээ ямар хүн болоосоо тий ямар хүн болоосоо гэж хүсэж ингээд би бас сүүлийн үед нөгөө амар бас тэгж бодож исэн яг. Тэгээ нэг ном дээр бас яг нэг тиймэрхүү юм гараад одоо яг ингээл ээж аавудаас хүмүүс ингээд асуухаар яг наад асуултаа чи асуухаар мэдээж ингээд дандаа ингээд эерэг гоё юмнууд хэлж байгаа шүү дээ. Ингээл хүүхдээ би аз жаргалтай хүн болоосоо гэж хүсэж байна. Ухаантай болоосоо гэж хүсэж байна. Сониуч яваасаа гэж хүсэж байна. Гэлт ингээл гоё гоё чанарууд хэлж байгаа шүү дээ.
Тэнгүүд нөгөө хүмүүс ингээд өөрийн мэдлгүй л ингээл хүүхдээ өсгөхдөө яг тэр ирээдүйд хүсээд идэг чанараас нь бүр өөр болох юмнуудыг ээж аваад нь хийгээд идэг гэдэг. Нийгэм бас тийм болгоод идэг гэдэг. Одоо тэгэл хүүхд чинь ингээд сониуч байхын тулд ингээд одоо хүссэн юма барьж авч үздэг амандаа хийдэг ч юм уу те. Эсвэл ингээл яадын яг юм нийгмийн дүрмэнд захирагдахгүй ингээд үйлдэлүүдийг гаргана штеп. Тэнгүүт чинь ингээд томчууд тэгж болохгүй бититик үгүй гэл ингээл тэгэл яг нөгөө томчуудын үгэнд ордог хүүхд бол сайн хүүхд сайн тий сайн гэдэг нь яг ямар утгаар сайн гэдэг байгаа ээж аавуудын утгаар сайн гэдэг юм уу эсвэл одоо юу юм тий тодорхойлт айгу сонио тэгээд яг ингээд ээж аавууд хүүхдтэй хүсээд байдгаасаа өөр яг эсрэг үйлдэлийг ингээд яг одоо цаг дээр хийгээд идэм байна гэсэн нэг юм би уншаад бас хөөх гэж амар бодсон байхгүй. Тэгээд би бас яг тэрийг ингээд бодцоод яг би тэгвэл яг хүлээгүйг яг ирээдүйд ямар байгаасаа гэж хүсэж байгаа ингээд би амар бодсон. Тэгээд би болохоор яг тэгж л бодсон. Зүгээр л амар аз жаргалтай хүн байгаасаа гэж бодсон. Зүгээр л амар аз жаргалтай яг гаргасан сонголт тэгээд өнөөдрийн одоо тэг амьдарч байгаа байдалтай одоо цаг төр юмдаа ингээд сэтгэл хангалуун байж чаддаг тийм л хүн байгаасаа гэж хүссэн. Тэгээд ихийн хувьд бол одоо юу гэдгийг slow-оор амьдрна уу тэ одоо Ryan Peters гарсан хүүхд амар том хотод одоо Нью-Йорк руу очиод нүүн гэх юм уу мэдэхгүй. Тэгтээ тэхийг үгүйсэхгүй байхгүй. Хүүхдүүд чинь ингээд movie star яг нэг юм төрж өснөөсөө бас нэг өөр юм руу тий төрж өснөөсөө нэг амар өөр юм заримдаа хүүхдүүд ингээд тэмүүлдэ шүү дээ тий. Тэгээд гинттэй би амар эсвэл одоо би одоо Улаанбаатарт очиж амьдрна гэж магадгүй шүү дээ манай хүүхэд том болоод. Тэгээд одоо үнэхээр яг тэр байгаа газартаа аз жаргалтай л байвал окей л гинл гэж бодсон. Би Монголд амьдраа Улаанбаатарт амьдраад би улс төрч боллоо. Эсвэл би Холливуд болоод би ингээд movie star болно гэдэг ч юм уу одоо үнэ өс мэдэхгүй шүү дээ тийм мэрэгэн одоо тэгэл ингээд бас мэдэхгүй шүү дээ. Тийм нэг яг нэг нийгмийн нормыг дагаж явбал тэгэл тэр нь ингээл харахаар амар гоё юм хийгээд байгаа юм шиг хэрнээ яг deep down дотроо амар аз жаргалгүй байгаад байвал амар гонигтэй байхгүй тий. Тийм тэгэл нэг юмыг ингээл одоо өөрт нь аз жаргал өгөхгүй нэг тийм юмны төлөө хүмүүстэй уралдаж тэмцэлдэж өдөр хоногоо өнгөрөөнө гэдэг чинь амар хайран шүү дээ. Тэгээд хүн ямар за энэ амьдралаар ингээд амьдраад үзчихлээ. Тэр нь тийм юм байлаа. Одоо нэг ийм маягаар амьдраад үзье гэсэн тийм юм ч бас айгу хязгаарлагдмал шүү дээ. Яг уу ингээд гинтийн эргэлт хийгээл тий. За би ингээл мэрэгчлээ хотоо юугаа яга бүгдийг солиод инглээ гэдэг юу чин кинон дээр гардаг шиг тийм юм бол амьдралд байдгийн хувьд бол байдаг. Ховор шүү дээ. Тэгэхээр ингээд бүр хаач байжсэн л ингээл байгаа ядаж ингээд өдрө болгон тий 24 цагтаа баг нэг чиний түрүү хэлсэн шиг хүүхдээ уйлж яхад л би өстө нэр өөрийнхөө энэ амьдрал хайртай гэж тэгнэ гэж бас байхгүй. Тэгэх юм бол бүс жоохон юмтайгийн шинжтэй тэр чинь тэгэл ус зүгээр тэр чинь бас хоосонгүй л байгаа шинж. Тэгэхээр зүгээр ингээд амьдралынхаа хэмнэлд ерөнхий нэг юм одоо байдлаараа амьдрал том зургаараа амьдралд аюу хайртай ямар байна вэ тий. Тэгээд мэдээж ингээл уналт босволт гутралт эморалт хөнгнөөс хүнд төвшин хүртэл хүний амьдралд угаасаа тохиолдно. Тэрийгээ бас ингээд аваад туулаад ингээд ард нь гарч чаддаг. Тэгээ бас ер нь ингээ юмыг ингээд эхэлсэн бол дуусгачдаг ард нь гарчдаг байгаасаа гэж би бас амар хүсдэг юм билээ. Тэгээ тэрийг бас жоохон токсикор нэгтэг заяа. Тийм эхэлсэн бол дуусга гэж мэйгээд ингээд дээр би ингээд бид хоёр нэг кино эхлүүлчихэд яачсан чи мань хүнд дундаас нь таалагдахгүй солиё гэсэн чинь би бүрстэй тэнд маш токсикор хамтдаа үзээд дуусгасан байдаг. Гэх мэтчлэн бас нэг хаяа өөрөө тэгдэг юм уу? Чи өөрөө юм ихэлсэн бол айгүй сайн дуусгах чаддсан шүү дээ. Тэнгүү чи яг өөршгөө чанарыг бас хүсэж идэм байх тийм. Тэгээ ер нь л нэг ийм хариуцлагагүй хүн болчих үедээ гэл жоохон айд юм шүү. Одоо ингээл юмыг нэг ингээл нэг юм юм цаанаар шалтгаантай. Тийм шалтгаантай. Чи мэдж байгаа. Тэнгүүд шалтгааныг бол би мэдээ. Тийм аюу тийм хариуцлагатай
Ямар ч хүн юу ч хийж болно, ямар ч алдаа гаргаж болно. Тэрнийхээ пинк даачаасаа гэж амар бодож моддог юм шиг байна. Тэгээд одоо жоох хариуцлагатай хариуцлагатай байх гал зарим юм. Тий, ёстой шүү. Тэгээд жоох чангалаад идэв шүү. Тий. Тэгэл заримдаа нөгөө өмнөх дугаарыг баг үргэлжлүүлээ яриад шүү дээ. Нөгөө нэг ямар чангалтай. Чамаг нөгөө нэг би нөгөө айгу фомо мэдрэмж авт тий. Тэгээд би одоо нөгөө өөр ярьж чадаагүй юмнууд ярих гэдэг. Тэрэн дээр нь би бас дугаа ичдэггүй яриад байж дээ тий. Би болохоор бас нэг юм бодсон заяа. Хүүхдээ ямар байгаасаа гэдэг дээр. Би болохоор нэг юм хүүхдээ амар сониуч байгаасаа гэж амар хүсдэм байлээ. Хүүхэд ер нь гэхдээ сониуч байна байхгүй. Гэхдээ ингээ бүр ингээ том болоод. Бүр ингээ том хүн болчоод. Тэнгүүд одоо яг миний айгаад байгаа юм яг энэ орчин үеийн хүүхдүүд ерөөсөө юмд гайхаа болчиход байгаа байхгүй. Одоо ингээ бүх юм ингээд интернет ингээд үзэж хараад ингээд байж гин. Одоо манай дүү мүү яана сонсч байгаа гэж. Гэхдээ үнэнлэхдээ өөрөө ч мэдчихэе. Би тэгээ тэрийг хэлээ бас хэлээ ичнэ. Айгу токсик. Гайхаач чи гэдэг. Тий, бараг чи гой байгаад чи яагаад ингээд вау гэхгүй байгаа ингээд бараг хүчээр тэгүүлэх гээд байгаа маш шин тий. Тэнгүүд ингээд хит их үзэж харснаас болж авах шиг байна. Тэгээд бас тэр хүмүүжилтэй ээж аав нь яаж өсгсөн энэ хамаатай л баг л та. Тэгээд одоо би бас яг юмд гайхал та огт тийм гайхдаг хүн бол биш би. Гэхдээ жоохон хөлдөн маркинг гэжсэн. Тэгэнгүүт манай нөхөр амар сониуч واخгүй. Юмд ингээд юмыг ингээд амар сониуч хүн чинь ингээд зөв асуултаа асуудаг. Тэгээ зөв асуултаа асууснаар ингээд ямар нэгэн хүнтэй ингээд харилцан яриа өрнүүлэхдээ ингээд тэр хүнээс ингээд амар сонирм юм олоо мэдсэн байж байдаг зэ. Тэгвэл би тэр хүнтэй ингээд ярих ч хүсэхгүй зогсож байгаа гэж. Тэгэнгүүт ингээд би ингээд хүүхдээ яг тийм юмд гайхдаг, юмд сониучрахдаг тийм хүн байвал бас айгу амьдрал айгу гоё тийм гэгээлэг бас happy байх юм байх гэж утсан. Аав нь тийм юм чинь тийм болчих واخ уу? Яаж тийм хүүхдийг тийм болгох юм бол? Райн яаж тийм болсон гэж юм? Ер нь бол одоо тэгэл нөө алим ээж нь тийм байхгүй. Манай хадам ээж тийм. Тэгэл ээж нь тийм болохоор Райн тийм биш. Райн тийм болохоор танаа хөх тийм л байна шүү. Би бол одоо ер нь алим модноос хол унахгүй гэдэгт бол ер нь бол айгу. Итгэдэг. Өнөө өглөө боддоор нь баталцсан байна. Тийм. Өнөө өглөө одоо жишээ нь манай ээж надад тэгж хэллээ л те. Мэргэн яг чам шиг ааштай гэсэн баггүй юу? Тэгээ би ч юм бол одоо бас тийм гайхалтай сайхан ааштай хүн биш шүү дээ. Тэгэхээр нь яана ээжээ миний ааш бол яах вэ? Одоо энэ ч бас нэг хүүсэн юм байна шүү дээ. Надаа бол яах вэ? Болол байна. Яана яг над шиг ааштай эрэгтэй хүн байвал ер нь жоохон хэцүү байх болов яад юм бол гэд би тэгсэн чинь ээж баргал тэгэл удаа харахал үлдлээ. Хитэн жилийн дараа чи ямар байх нь харахгүй юу ч гişг амир цааваад гэсэн шүү дээ. Let's see. Би бол жоохон нэг юм ааштай тэгээд нэг юм жоох юм ээж намайг тэгдэг байхгүй жоохон мартамхаа гэдэг. Нэг юм хүнд хэлж мэлсэн юм ууралж мурлсан юм амар хурдан мартаж зартчихдаг. Уурлал байжснаа 5 минутын дараа инээж минэж чаддаг нэг тийм жоох савлгаатай шүү дээ ер нь бол. Тэгээд эн чи ингээд түл тийм л эргэтэн болоо. Тэгэхээр одоо яах юм бол яс жоохон өнөө өглөөний тэр ярилцлаганаас жоохон гайхаал. Айгу юм тогтун амблаг хүүтэй байвал бас зүгээр ч юм шиг. Тэгээд одоо нэг харин тэгэл хол зөрөхгүй л дээ. Яаж ч утсан. Тэгэл яаж иж аал аав ич тэгэл адилхан байна. Тийм. Одоо ингээл них гоё юм яриад ирээдүйд хүүхэд маань нэтрэ гэлтэй. Тэгээ бас нэг талаараа айгу юу юм тийм. Жохон дарамт өгчөж байгаа байхгүй тийм хүүхдүүдтэй. Нөгөө нөхөр хэмтэн зүгээр зэнд ингээл унтах гал бүү юм болол тэгт унтцсан тань л та ядчих чи энд нь юу болж гинөө ямар хүн болж гинөө би ч одоо тэгтээ Харвардд ормор гээгүү ш тэр гайгүй л үттэй тэгэл жижиг сажиг юмн дээр заа юу одоо мэрэгнийг юм өөртөөгөө хамт хизээний цагт юм гоё Star Wars үзээд
Тэгээ тэрэнд ингээд амар дуртай болоосаа гэж хүснээсээ болоод би чи ингээ 2 3 наснаас нь эхлээд ямар нэгэн байдлаар Star Wars-ыг юм тоглоомон дундаа янз бүрийн юм дундаа хүчээр хавчуулдаг заяа. Мэргэн ингээ сонирхохгүй байх. Саяхан тэгсэн чинь надаа ээжээ юу өнгөтэй, ногоон өнгөтэй юу чин сэлэм чин жидаях те гэсэн чи амар дотроо баярлж байна. Тийм ээ. Yes. Yes, миний төлөвлөгөө би. Заан байгаа зү. Тий. Тарих угаагаад байгаа байхгүй юу? Заримдаа тэгэл яг хүүхдтэй бэлэг мэлэх ч юм авах гад явж явах та өөрөөсөө би амар асуудаг заяа. Энийг би мэргэнд авах гад байна уу, өөртөө авах гад байна уу гэж. Ном момон дээр бас амар анзаарагдана. Яа, тэгтээ нэрээ яг ингээл хүүхдээ мэдээж ингээд ээж авчин одоо нөгөө чимкагийн хэлдгэр үгүй бүхэл бүтэн ингээд бий болгоод ингээд гидсэндээ би тэгээд ингээд гаргасан би ингээд хэрэгтэй байгаас гэдэг шиг тийм. Ядаж нэг жоохон нууцар бэлгэнд нэг Star Wars Mars юм бол авчуулах хэрэгтэй аа. Хэрэгтэй байгаа үстэй. Тэгээ тэрийгээ тоглож байгааг нь хараад гоё санагдаж бодогдоо. Тэгээд ёо за ингээл хүүхд мөхтийн тухай яриад байвал бас жоохон эртдээ өөр дугаар хийж болох юм байна. Тийм бах бас насны юм байх бах тийм. Тэгээ би бол дээр бас тэгэл хажууд нь байх үзсэн. Ёо ээжээ чиний үзэж байгаа кино ч ямар амар юм бэ л гэсэн шүү дээ. Манай юу ихчийн нөхөр нь бас тэгсэн гэсэн. Одоо бид нар чинь ингээл байнга ингээл хүлээг өмсөж байгаа хувцсан ингээ морь зөөр ингээл яах бах амтны зурагтай. Тэгсэн чинь лаачка. Та нар одоо хүүхдийг ингээд өөрөө сонголт хийдэг болоогүй байхад нь хүртэл ингээд хүчээр морин дуртай болгоод ах юм. Өөрөө морин дургүй хүүхд бол яах вэ тэгсэн гэсэн. Харин одоо өөрөө сонгож чадахгүй байгаа дээр нь өстө хүснээрээ хувцлах хэрэгтэй. Харин тийм тийштэй. Өөрөө сонгоод ихээр угаасаа маш сонин хувцснууд өмсөх болно. Тий. Би тэгээд Райныг өсгсөн байхгүй нэг удаа. Хүлээгүй нэрээ ингээл том болчиход нэрнгээсээ Нью-Йорк хот руу нүүн гэвэл яах вэ гэсэн чинь. Тэгэл нүүлэх штэ. Би тэр чи чадах уу гэсэн. Райн Нью-Йорк хотыг үзээд дим чи. Үглэх л байх та тэгээд зөвшөөрсөн ч гэсэн гişнэс. Харин үг хаяастай тий. Ёо хоёлынгийнхан дугаар одоо нөгөө ээж болсноос шууд ингээ бүх дугаар ингээл төгсгөлтөн тэгэл хүүхдүүд яриад дуустдаг болж юм биш. За яах вэ? Байгаа нь лин. Бага үнэн нь лин байна. Миний чадах нь лин гэдэг шиг. Зэ хоёлоо одоо үндсэн сэдв дээрээ яриаггүй үлдсэн юм байна уу чимд ярэ гэж бодож байгаа мартцсан юм байна уу? Хоёул ер нь ингэсгээд өндөрлөх үү? Тэгээд үгүй тэгэл яах вэ? Амар завгүй угаасаа амьдрцгааж үдсэн штэ. Хаяа тэгэл бас тийм завгүй амьдралаар амьдрцгаадаг штэ. Тэгээд тэрнийхээ юугаар бүр амар ядарч бариад байвал голд нь нэг өөртөө 5-10 минут гаргаад яг эргэн тойрноо орчноо өөрийгөө нэг юм зүгээр тайван байлгах тийм юу өгдөг байгаарай л гэж би гэхдээ бас бүр бараг 20-д наснда үнэхээр тэгэж одоо цагтаа амьдарч чаддаг байсан юм шиг эргээд санагдчихээн. Би чинь заримдаа кафе ороод цонхон талын суудал дээр юм бичээд тэр нь ингээд нэг сүртэй юм биш зүгээр л юу бодогдож байгаа бүх юма амьдралын тухай ярилцуулдаг бүх юмнуудаа бичээд кофе ч юм уугаад тэгээд зүгээр яг цонх руу хараад хүмүүсээ алхаж байгааг л хараа сууждаг байсан хүн шүү дээ. Хаяа чи ч бүр гэгэрэлт хүрсэн байсан биш үү? Гэтэл одоо яав. Тэг яагаад болчих вэ? Амьдрал happened. Тий. Тэгсэн байна. Тэгээд эргээд би нэрээ юу яаж байгаа? Ойрд өдөрт 2 хуц гэсэн зорилго. Яг хөө заримдаа 2 хуц нь болж гин, заримдаа 1 хуц. Дэвтэр дээрээ бас л яг тэр зүгээр одоо би ч нэг юм өнөөдөр тийм юм тохиолдлоо энэ төр гэж хизэж бичиж чаддгүй байхгүй юу. Гинт нөгөө нэг бодож байгаа толгой дотор бодоод байгаа юмнуудаа ингээд бичдэг.
зэгцэлэх гээд тэгж байгаа. Тэр амар гоё байгаа. Nice. Нэг 20-30 минут л болж илээ. Тэгэхээр бол яг 20-30 минутыг суудлаа бас гоё аргуудын нэг шүү тий. Би бас яг тэгж чаддаг юм уу? Уг нь тгийгэл оролдоол эсвэл худлаа. Тийм. Тэгээд би чинь тэгэж бичээд нэг 4-5 хонжин уу голд нэг өдөр бол бичээгүй мартцсан байсан. Гэхдээ одоо жоохон энэ дадлаа өмнө нь байсан юм чинь эргэж авчрах гад тэгэж хичээж байгаа. Тэгээ кофегаа уухтаа бол яг кофегаа ууж байгаа. Гэр цэвэрлэх бас их гоё байдаг. Нэг ялангуяа жорлонгоо цэвэрлэх гоё байдаг. Тийм. Би бас ингэж утсан шүү дээ. Ингээл нөгөө хүүхдээ одоо ингээд өдөржин ингээл заваараа л хийж байгаа шүү дээ угаасаа. Тэгэл унтангуут нь нэг гэр мэрээ цэвэрлж ч юм уу эсвэл нөгөө нэг нөхөр амарж байгаа үед ингээд хүүхдээ харж авах үед нь би завтаа болонгуудаа ингээд гэрээ цэвэрлж ингэж амар сэргэж энэ. Тэгснэ ингээд бодсноо ингээд ийш хөөрхөдөө ингээд ми тайм нь хүртэл гэрээ цэвэрлэх шиг дээ. Тэгээд одоо чамд бас даалгавар өгсөн. Ингээ болохоор бас эмгтээчүүд өрөвдөлтэй ч юм да хөрх юм гэж утсан шүү дээ. Даалгавар өглөө шүү тэр нөө mindful гэсэн навч ажиглаарэ. Одоо гой намар болчих юм чинь. Навч ажиглаад тэгээд бүхснийхээ булчин дээр төвлөрөө. Тэгээд жоохон экстрим grinding тэгээд гэж. Тэг яг тэр амжилтгүй болчвол зүгээр улсгүй хад руу авираа. Яа. Чамаа ингээл мангартгаар чи амар самд шүү дээ. Ингээл миний найз гэж боддог. Бус үед нь санахгүй байна тий. Тэгэж тэр. Халууцаа ингэж энэ. Момо харуулдаг шүү. Гүн харин аудиото хийх чи амар юм байна ерөөсөө юу өмсч зүүж байгаа чамаагүй халууцгаараа момо гаргачих чинь юу гээ чи дугааруулаад байна за за харин тийм л юм байна за за өндөрлөе байхгүй за найз нь одоо хүүгийнхаа даалгаврыг хийх юм сонсогчдоо харин би ч гэсэн одоо юм жоохон унтах тийшээ хандъя. Тэгээд одоо тэгэл манай хүү бас ингээл гинт шүд мод нь ургаал ингээл шүн мөн унтахгүй ингээл янз бүрийн юм тохиолдоод байгаа учраас би нөгөө бүх дугаартаа ингээд итгэвчтэй бас оролцоод иж чадахгүй байгаад уучлаарай. Тэгээд тийм маань гоё цочд оролцуулаад бас чадхаараа дугаарууд хийж байгаадаа баярлалаа гэж хэлье. Би тэгээд юу он дуустал юу нь бол яг 10 20 30-наа аль чадгаараа бариад явъя гэж өөртөө амласан байгаа. Тийм тэгээд би чадхаараа нэг мерсер дугаарууд ороод тэгээ бүр чадвал ингээд 30 30 ороод нэг мерсер дугаар хийхийг хичээнэ. Чаднаа хоёлаа заа юу. Санаа зовлтгүй хоёлаа чадна штэ. Чаддаг штэ. Төхөө. Тийштэй. Чи мундаг байгаа шүү. Тэгээд баярлаа. Хичээж л явна да. Тэгээд сонсогчдоо баярлаа. Ингээд ус тогтмол биш. Ингээл тэгэл гинт алга болоо байсан ч стил сонсоол байдаг сонсогчдоо маш их баярлаа гэж хэлье. Тэгээд сонсогчдоос мань нэрээ гоё зочин мөчнөр урахтай сэдэм мэдээ байвал бас санал болгоорой. Тийм нэг тим юм яраач гэд хоёлаа нэрээсвэл ойрноос дараа сард тэгж жаад нэг юу яах вэ? Instagram дээрээ дахиад нэг ask нэх үү? Асуулт тавьчих уу? Тэгээд тэгэж нөгөө нэг хариулт эсвэл бас ямар хөө сэдвэр яах вэ өнтер гэдэг. Тийм. Тийм. Тэгээд нэрээ надаа нэг юм санал байсан шүү дээ. Чи дээр бодож үзээ заа гэснээр дараа нь алга болцсон шүү дээ гэдэг байхгүй. Нөгөө янз бүрийн нөгөө нэг тэр сонирхолтой санагтаад би нөгөө янз бүрийн юм сэтгэл зүйн тест энэ төр нэг бөглж үзег байхгүй яг онлайн дээр байдаг. Тийм. Одоо жишээ нь тэр нөгөө хайрын 5 хил гэ тэгдэг. Би зүгээр тийм 5 байт юм байна гэд өөртөө онш тавьсан гэх юм уу? Тэр л юм шиг байна гэж мэгцэн. Яг тийм нөгөө албан ёсоор тийм үгүй үнэтрээ гэж бөглж нэх үзээгүй. Тэгэнгүүтлээ нэг тийм хувь хүнийг тодорхойлох ч юм уу одоо юу ч байдгийг нэг тийм сонирхолтой тест байх юм бол хоёлаа бөглөөд
Тэгээ би биенийхээ result үр дүнг ярилцвал бас сонирхолтой юм болов уу гэж бодсон. Дугаар дээрээ. Тийм. Тэгэл та. Тийм. Тэгээ. Тийм дээр нэрээ чи нэг тэгчихсэн шүү дээ. Тэгээд нэрээ замхарсан юм шүү. Тийм. Тэгээд бас ажиг шиг зүгээр дугаарынхаа төгсгөл бүхэн санаагаа яриад идэх. Sorry бид хоёрт өөр завуулахгүй байна. Битээр нэг подкастаар л кетчап хийж байна. Утгаараа let's кетчап болж байна подкаст маань. Тэгээд Нобигийн төрсөн өдрөөр бид нөгөө брокколид байж байхдаа тэндээс нэг юм карт худалдаж аваад тэгээд асуултнуудтай карт байхгүй 100 асуултын карт. Тэгээд найзуудаараа хосоороо яаж ч ингэж нэг тоглож болдог. Тэгээд тэрэн дээр бид нар нэг асуулт ингээд суглаал бүгд хариулаад явсан чинь бас бид нар чи амар олон жил найзалсан мөртлөө бас би нэгээ тань мэддгүй юмнууд бас айгүйх байлээ. Тим юм карт март яаж бас явал сонирхолтой юм болов уу гэж яг тэрийг тоглож байхдаа энэгээр дугаар хийвэл гоё юм байна даа гэж бодсон. Тийм байна. Над карт чинь гоё санаа байна. Би бас над картаар чинь хаяа яах гэж хичээдэж штт. Нөхөртөөгөө одоо нэг ингээл өдөр тутмын ингээл амьдрал өдөр тутам ингээл өдөр хоног өнгөрж яхад гинт ингээл амар дип юм нэг ярихгүй штт. Тэгэл өдөр хоногоо яриад тэгээд яг бүр хаяал нэг дип одоо амар гүн сэтгэлийнхаа юмыг бүр нэг шаардлага гарвал ярина. Тэгэнгүүт одоо нэг ингээл нэг ярилцмаар байх ч юм уу эсвэл зүгээр л амар гоё ингээд им өн баяраараа ч юм уу мэдхгүй нэг гоё болзоогоо нэг гоё утга учиртай нэг болгомоор үйт ч юм уу тиймэрхүү карт март ашиглаад ярианы сэдв хүндүүл бас аягүй гоё юм л чинь. Чам чи карт байгаа юм уу? Тийм асуулт байхгүй. Уг нэг карт байсан тэгээд үлдсэн тэр тейлод өгсөн шүү дээ. Гэхдээ яг хуу зүгээр яг тийм картнууд дээр байдаг асуултууд зүгээр бараг чат GPT-гээс гараад ирд юм лээ. Тэгвэл хоёлаа тийм нэг дугаар ойрноос хийх үү? Дараагийн он дээр хоёлаа явах та. Тэгээд нэг асуулт гаргаж ирэл хоёлаа тэрэн дээр нь хариуллаа. Би нэгээ шоолол. Жохон жаачлаа. Жиг шудлаа. Тэгээ. Тийхүү. Тийм дугаар хийвэл сонирхолтой шүү. Тийм байна. Тэгээ. Окей. Одоо ингээд подкаст дээрээ дугаарынхаа юуг яагаад батал. Одоо эн чин юу баталчин гэсэн үг шүү дээ. Төлөвлөгөөгөө батлаад авчин гэсэн үг батлагдлаа. Тий, тэгэхээр бас гоё байна. Гоё байна. Тэгээ яг л 2 цаг ярьлаа да баялаа. Тэглээ эндээс яг гол молын нэг хэсэг хасагдана. Тэгэл 2 цаг. Болж юм шүү. Бол авчиж юм шүү. Гоё дугаар өчлээ. Тий. Баярлаа. За чимэн унтунд. Тэгээд одоо тэгээд жоохон унтах тийшээ хандж итэл бас сэрээд мөм зөм үйдэд. Тэгэл унтандаа. Окей. За тэгвэл тэгээд энэ дугаарыг 20-ны дугаар болох нэ. Тэгээд сонсогчдоо баярлалаа бүгдээрээ. Тэгээ сайхан намаржаарэ. Тийм сайхан намаржаарэ. За баяртай.